Ихний 5 секунд хүмүүсийг тэр нэвтрүүлэг үзэх шиг. Өнөөдөр ихний 5 секунд барьж авч чадахгүй тэгэл маа. Хоёул нийлж сууч хүм болж байгаа юм шиг болчих уу? Үгүй яа тий. Blackpink хамтлагийн Janet зүгээр нэг өдөр гоё болцохсон гэж бодсон шүү дээ. Зүгээр 0 дотор DJ гэж зогсчихэд байна. Хоёр хүүхэдтэй зэрэг унтж үзмээр ажиж байгаа. Чамаг нэлээ ингэж хардаг баг. Өөрөө ингэж нэлээ явж тоншиж байгааг. Гоё ингээд те найзад аа гэж инээж байна. Стачаа. Тэр лалар орж ирээгүй байсан бол амар гоё амьдрал явцсан байгаа шүү дээ манай. Булангаас тоос болно гэдэг шиг. Харин тий. Ерөөсөө тэр хугалттай хугалтын тухай асуудал шүү. За тэгвэл эхлэхэд байгаа юм лээ. Явцсан юм лээ. Бит өргөл. За сайн байцгаана үзэгчдээ. Bucket list буюу одоо бидний орчуулж байгаагаар хүслийн жагсаалт ярилцлага маань ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Бидний сонгоо үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн дугаарт Libertar намыг үүсгэн байгуулагч Дэник, за бордын гишүүн буюу удирдах зөвлөлийн гишүүн, комедиан Доржин амар төвшин хүрэлцэн ирсэн байна. За ярилцлаганд маань орохыг зөвшөөрсөнд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Гэхдээ хоёул бол өнөөдөр айл болох нэг улс төр биш илүү bucket list-ийн талаар. Угсаа тэгээ тий. Аа. Хүслийн жагсаалтны талаар. Аа. Тий. За ингээд юу яалаа? Сая бид яг нөгөө рек эхлэхийн өмнө ярьж байгаад амраа маань шууд bucket list-ийг ярьж эхлэх хэрэг. Наа чи одоо миний сүүлийн одоо нэвтрүүлгийн хаадаг асуулт юм байна шүү дээ. Тэгвэл би эхлүүлье, энэ асуултаар эхлүүлье гэдэг. Харин тийм. Тэгээ гоё явахгүй. Тий. Юу хоёулаа олон юм нуршаад яах вэ? Шууд bucket list гэдэг бол одоо юу гэдэг үхээс өмнө хийж үзэх зүйлсийн жагсаалт гэдэг нь ойлгомжтой байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд юуны өмнө дахиад одоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сонь сайхан юу байна? Тэгэнгүүтээ шууд bucket list, амраагийн bucket list буюу үхээс өмнө хийж үзэх зүйлсийн жагсаалт эхний гуравт юу байна? Эхний гуравт одоо хамгийн эхнийх нь би нөгөө юу Испани Ibiza гэдэг арлууд шүү дээ. Тинчээ нэг өдөр High Ibiza гэдэг клуб нь юм уу эсвэл Pacha гэдэг клуб нь DJ хийж үзхийсэн гэж бодож байгаа. Үхээс өмнө зүгээр тинчээ зүгээр л яд 30 минут ч хамаагүй гой тоглоод тэр хүмүүсийн гой vibe-ыг мэдэрх юмсан гэж бодож байгаа тийж. Гоё мөрөлдөө. Тийм ээ, өстө сонир мөрөлдөө. Сүүлийн DJ сонирхоод байгаа гэдэг чинь шүү дээ. Тий, яг нөгөө амьдралын шаардлагаар DJ хийсэн шүү дээ үргэлж. Нөгөө DJ нар ч үнэтэй тэгээд өөрийнхөө баарнд тийм DJ авчих гэсэн чинь үнэтэй болоод ирэх за тэгвэл би өөрөө хийчихгээд. Тэгээ би чи амар олон жил шоу удсан шүү дээ. Ер нь яг шоуны амьдралаар ер нь би чи миний ажлын гараач нөгөө архины компаниас ажиллахаа эхэлсэн. Тэгэнгүүт чинь тэрнээс хойш ерөөсөн энэ баар, энэ уух юмны энэ соёл гэдэг юм уу, энэ хотын соёл гэж ярьдаг шүү дээ. Энэ зүйлтэй амар холбогдсон. Тэгээд маш олон жил яг энэ одоо данс хөгжим сонссон, өөрөө ч амар олон клубуудаар явдаг байсан. Тэгээ хүмүүс юу ууж байгааг харна, юу тренд болж байна, хүмүүст яаж энэ юмыг гоё соёлтойгоор уулгах уу те. Зүгээр нэг ингээ нэг юм маркетагаа сууж байгаа дундаа нэг ганц юм тавьж байгаа 100-100-аар татдаг шүү дээ. Тэг чи ингээ хүмүүс чи ингээ тэнцээ харилцаанд орж байна. Хүмүүс соёл сурж байна, хүмүүс хөгжим сонсож байна те. Хүмүүс ингээд гоё уух юм хүү энэ юу вэ гэдэг чинь Blue Crochavor хийсэн гэдэг юм гэж Blue Crochavor гэж юу юм бэ гэдэг юм чи энэ бол цэцэг тэгээд эн чи ийм цэнхэр өнгөтэй болж байгааг ингээд амар их мэдлэг авч байгаа. Энэ виски, энэ коньяк, энэ хоёрын ийм марын ялгаатай. Энэ коньяк сууртай коктейл, энэ юутай гэдэг ингээд ярингуй чи зүгээр нэг юм арх уугаас шал өөр юм болоо явчих жоох. Соёл болоо явчих. Тэгээд тэр чинь хүн чинь тэр клубд орохын тулд ингээ хувцаа хүртэл бэлдэнэ. Үнэртэй усаа хүртэл бэлдэнэ. Охтуудтай ингээ нэг нэгнийхээ ингээ хувцсны трендүүдийг харна. Тэгээ бас эн чинь ингээ гоё харагдах гэдэг шүү дээ залуучууд. Ингээл ерөөсөө энээсээ ахуулаад ингээ эн чинь энэ клуб энэ юм гэдэг чинь өөр ингээ хүнийг соёлжуулдаг байхгүй ерөөсөө. Одоо өөр шоудлт биш. Тий бүр боли заяа. Зүгээр нэг нүхэн бааранд ууж байгаа хүн хүртэл соёл авч байгаа. Чи боддог гэртээ уугаад суух. Зүгээр нэг боли нэг гэр хорооллын тэр хавцаа байдаг нэг хүн бааранд байхад хүртэл тэр чинь хүмүүсийн дунд ууж байгаа. Хүмүүсийн дунд ууж байгаа учраас тэр хүн чинь ядчил бие цэгэн тий. Яг магадгүй их ууж иж магадгүй хямдах юм ууж иж магадгүй. Тэгтэл гэртээ уснаас хамаагүй тэр. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд амар том соёл байд юм а гэдгийг л ер нь бол ойлгосон. Тэгээд ингээд явж явах зураа тэр нөгөө хөгжим гэдэг чинь өөрөө ямар гоё юм бэ гэдгийг бас амар гоё ойлгосон. Хөгжмөөр дамжуулж хүний сэтгэлгээ ямар гоё
болдгийн тий. Ер нь хүнийг ямар хөгжим сонсож байгааг нь би дүгнэж болдгийг юм шиг санагддаг. Тэр хүнийг ингээд тэр хүний сонсдог хөгжимтэй плейлистийг хараад энэ нэг иймэрхүү хүн байна да гэд ойлгож боломжтой болдог юм шиг санагддаг. Тийм ч учраас тэгээ нөгөө миний дуртай юм байсан. Тэгээд тэрэн рүүгээ ингээд би бол нэг тийм сайн DJ мэж бол биш шүү тий. Тэгтээ ямар ч байсан өөрийнхөө миний нөгөө микс зэгсэн тийм сайн биш ч гэсэн миний нөгөө дууны сонголтууд бол бас тийм муу сонголтууд биш байх гэж боддог шүү дээ. Тэгээ миний нэг bucket list бол тийм байна. Окей, гоё юм байна. Наач сонирхолтой. За хоёр дахь нь болохоор хин би болохоор нөгөө Blackpink хамтлагийн Jenny-тэй зүгээр нэг өдөр гоё болцохынсан гэж боддог шүү дээ. Амар гоё юм ихтэй юм шигсэн. Сая сүүлд нөгөө хинтээ бас нэг DJ-тэй хамтраад амар гоё уран бүтээл хийсэн мөлий. Тэгээ уг хүн нэг тийм амар гिचэлэг юм ихтэй байхгүй нэг тийм юм амар зүүн нэг юм. Тэр нэг юм бүжгийн одоо нэг Blackpink-ийн нэг бүжгийн тийм видеонууд хийгээд байгаа шүү дээ. Тэрэн дээр нөгөө бүжигчтэй ингээд харьцаж байгаа барьж байгаа л ер нь л айгүй юм чанга харилцаатай байл. Тэгээд тэр бол гоё тий. Тийм гоё дэлхийн од хүүхэнтэй болсон чинь гоё өстэй. Гоё. Ингэж ингэ. Тий. За 3 дахь нь би нэг бас би яагаад ч тийм энэ юу Испани амар дуртай юм шиг. Испанид нэг Магала гэдэг нэг юм хот байгаа. За. Тэгээд тэнцээ зүгээр ингээд гой далайн ирэг дээр суугаад вино шимэл тэгэл нар жаргахыг зүгээр харах юмсан гэж бас боддог. Тэгээд тэр хүсэл нэг удахгүй биелж байгаа. Харин эхнийх 2 дахь 2 ч юм бол нэг тийм хол сонсогдохгүй шүү. Харин тэгтээ гоё гоос. Харин гоё юм байна. Тэгтээ эхнийхгүй байна. Эхнийх бол надад бол эхнийх бол хол сонсогдож байгаа. Сүүлийнх бол айгүй амьдралтай. Тийм. Эхний хоёр бол ер нь баг биелэх боломж байхгүй. Би бол тэгж бодчих. Тэгтээ хичээн биелэх боломж байхгүй гэж бодчих. Тэгтээ би чи ингээ бодоод исэн чинь бас амар сонио юм хийж үтсэн мэл шүү дээ. Би нэг орой Америкт явж байгаад нэг орой Английн ерөнхий сайд байсан Liz Truss гэдэг эмэгтэйтэй зүгээр пив ууж сууж үзчихсэн. Зүгээр л гоё пив уугаал ингээл уус төрмөрөөр л тэгж үзсэн нэг ойролцоогоор цаг гарна тэгэл уус төрмөрөөр тэгэл тэгж үзчихсэн. Бас Steve Forbes гэдэг хүнтэй өдрийн хоол идэх ингээд нэг юм 30 хэдэн хүнтэй ч лөө өдрийн хоол идж байгаа. Тэр хүнтэй идэж үзсэн. Тэгэхээр бас яагаад болохгүй гэж тий. Яагаад болохгүй гэж. Тий. Гэж бодчих. Сонирхолтой. Хүн чинь өстө сони юм үздэг юм лээ. Тэгтээ тэр чинь ийм ерөөсөө нэг тийм хүсэж биш зүгээр л ингээл амьдралын явцад ингээд тохиоллоор тий зүгээр ингээл нэг юм хурал мурал болж байгаа тал тэгэл тэр хурлын дундуур тэгэл янз бүрийн юм дэлхийн хүмүүс ингээл цугларч байгаа юм болчдөг. Тэгэл гоо нэрээ бас яг болохгүй гэж тий. За нэгдүгüүрт нь Ibiza арал дээр DJ хийж үзэх. Хоёрдугаарх нь би нэг удаа Ibiza явсан чи яа үнэхээр амар юм байна. Нэг орой ингээл 10 хэдэн мянган хүн нэг клуб дотор ингээл бүжгэлж байгаа. Тэгээ нэг 0 руу н орсон чи зүгээр ингээд 0 дотроо дэлхийн номер 20 дахь жүлэл бас амар DJ зүгээр 0 дотор нь DJ гэж зогсчиход байна. Тэгээд зүгээр 0 дотроо л бүжиглээд байгаа юм шиг. Тэгээд гайхаад юу эрэгтэй эмэгтэй 0 гэж байхгүй зүгээр 0 л гэж байгаа. Тэгээд зарим 0-д нь бүр 2 мороор орцсон ч байж байгаа юм амар. Үгүй чигүү болоод байгаа юм байна гэж. Тэрстэй амар. Тэр миний би тэр тийшээ явж үзэж гоё бүжиглэх юмсан гэдэг тийм bucket list дэйсэн байхгүй. Тэрийг bucket list ямар ч юм нэг нь л болцсон. Наад ч бас сонирхолтой судалж үзмээр юм байна шүү гэдэг байхгүй. Гоё уустай. За. Дугаар болгоныхаа зочинд цэцэг үлээлт юм байгаамаа. Амар гоё юм бэ. Тий. Тэгээд эхний дугаараас эхлээд ингээд баярлалаа. Тэгээд цаг гаргаж ирсэнд маш их баярлалаа амраа. Яасан гоё юм. Эрэгтэй хүнд ингээд цэцэг юм чинь тий. Энийг түр зүр ийшээ тавьчих. Тэгээ хажуудаар тавьчих. Ийшээ тавьчих. Өөртөө тавьчих. Бумадаа өгнө. Тэгээд түрүүн нөгөө хоёул яриа хоёул шууд нөгөө хамгийн сүүлд хийх юмнуудаа эхэндээ хийгээд юм тий. Яг сүүлд бэлэг өгдөг штэ өгнө. Тий. Би болохоор эхлээд өгөө явчихдаг. Мендус мэдчихв шууд өгөө явчихдаг. Тэр нь амар байдаг. Энэ Вавилоны хамгийн баян хүн гэдэг ном одоо нөгөө нэг надад уншаад маш их одоо нөлөөлсөн манай гэр бүлийн эдийн засгт нөлөөлсөн ном байдаг байхгүй. Тэгээд яг
энэ номыг би одоо маш олон найз нөхөд одоо зочдтой бэлгэлж явж байгаа. Тэгээд Чимээ паблишингийн хамт бол манай контентийг үзээд тэгээд наадтай холбогдоод энэ номыг зочдод бэлгэлье гэдэг. Одоо энэ чинь 1926 оны ном. Одоо энэ жил 100 жил нь болж байгаа. Goodreads-ийн 426 5-аас 426 үнэлгээтэй. Тэгээд эдийн засаг, санхүү, хувь хүний одоо нөгөө амьдралд ажилд хандах хандлагыг илэрхийлсэн юм гоё ном байгаа. За энэ номыг бас Чимээ паблишингийн зүгээс манай зочдод өгч байгаа шүү. Гоё юм. Баярлалаа. Ямар ч тач наад номыг чи уншаад Чи ер нь гэсэн өөрийнхөө bucket list-ний талаар ярьж ирсэн үү нэвтрүүлгээр? гээ манай нөгөө ёгтож тулга гэж зочин чи яг юу хүсэж байгаа ингээд асуужсан надаас. Тийм үү. Тэгээ би нөгөө яг нөгөө зочноос асууж байж байгаа надаас асуулт асуунгут нь нэрээ юу лээ гэж бодсон уу? гэд ингээд тэгжсэн. Гэхдээ тэр бол амар чухал юм лээ. Хүн яг хөхөөс өмнө би ер нь яг юу хийж үзсэн байх хэвээр бэ гэдгийг байнга өдөр болгон бодож явах хэвээр юм шиг л. Тэр чинь өөрөө яг ингээд зүгээр л ингээд сонсоход bucket list гэж сонсогдож байгаа болохоос тэр чинь бас хүний ингээд ер нь амьдралдаа юу хандж байгаа хандлага тий. Тэг ер нь би юунд зориод байгаа юм бэ? Нэг хүн чинь нэг юм өдөр болгоны амьдралдаа ингээд дарлуусаар байгаа нэг юм сүултээ нэг юм хоошоо үлцэн явж идэг штэ тий ингээд өглөө 9-д гараад Ажлын мал шиг л. тий өглөө 7:30-д гараад хүүхдээ өргөж өгөөл тэгснэ ажил дээр 9 цагт очиж хуруугаа уншуулаад тэгэл өдрийн цайны цагийг хүлээж байгаа л гэс өдрийн цайны цаг болонгууд хоолоо идчихэл тэгэл буцаж ороод гонигтой сууж яснаа тэгэл 6 хурдан болоосоо гэж байгаа л гараад яваад ингэсээр хагаад нэг мэдсэн чинь 7-8 жил өнгөрцөн байдаг. Тэгэнгүүт тэр дунд би нөгөө яг хүсдэг би ер нь хүсэж байгаа юм хийж байгаа юм уу? Би ер нь юу хүсдэм бэ? Би ер нь яах гэж амьдраад байгаа юм бэ гэдгийг энэ bucket list гэдэг юм гаргаж байгаа юм бол амар. Ядч тэрийг ингэ хан дээр тавьж байгаа тийм. Ядч нэг 10 юм тий бэждэг. Туркийн нөгөө бөмбөлгөн дунд суун мочтой юм дээ ингэ. Ер нь гэхдээ bucket list-энд амар их орсон байдаг. Хүмүүсийн юунаас ингэ сонсож байхад дандаа л ингээл гадагшаа аялах юмуд хамгийн их байт юм байна. Тийшээ очиж үзмэн Египтийн пирамидыг очиж үзхийнсэн ч гэдэг юм уу те хойд мөсөн туулж аялмаар байна. Хоёр хүүхэнтэй зэрэг унтж үзмээр байж гэж байгаа юм. Сони bucket list дээр. Тэгээд бас бодож үзчих болохоор юм байна. Харин тэгэхээр тэрийг ингээд нөгөө хан дээр тавьчмаар байгаа. Тийм байна тий. Тэгэнгүүт чинь тэр чинь ингээд амар гоо нөгөө хүний ингээд зориг болоо явчих шүү дээ. За юу вэ? Саяхан либертар нам аль биесээр бүртгэгдсэн тий. Либертар хоёрын хальт юуны өмнө бас баяр хүргэе. Нилээн үз тарж ах шиг байна. Нилээн л буцаагдах шиг болсон. Тэгээ ямарсан бүртгүүлсэн байгаа. За энэ талаараа нэг товч мэдээлэх үү? Хань тэгээд одоо бүртгүүлсэн хийх ажил амар ихтэй юм байна. Тэгэл ингээл явж ин. Тэгсэн чинь бас тэгээд яг ингээ бүртгүүлсэн чинь бас нэг зарим асуудал гардаг юм байна. Бас нөгөө нэг дотор явж исэн хүмүүс чинь гинт сонирн болж молол бүр ингээд бодоогүй хүмүүс амар сонирн болж молол. Тэгээ нөгөө яг би бол тэгж л бодсон. Ер нь хүн гэдэг амт чинь их сонир амт юм байна гэдэг ийм сонин юм бас одоо хүн үздэг юм байна гэж бодол юм. Жохон тодруулаач яасан. Ер нь яг мэдгүй. Би зүгээр ингэж бодсон. Ийм эрх мэдэлтэй болох гээд байгаа юм шиг тийм мэдрэмж тэр хүмүүс авсан юм болов. Тэнгүүтээ ингээ зан хааш нь шал өөр болж молоод тэгдэг юм байлээ. Тэгээ одоо яг та тэгэл хүний мөн чанар юм байл үү гэж бодвол тэгэл хаа гэл энийг л эхлээд жоох стресстэй тэрэнд. Хүү ямар сони юм бэ чи юу болоод байна гэдэг. Эхэндээ баг шоклох маягтай болж ирсэн. Тэгээ хөрхи энэ бусад намууд ч гэсэн бас энэ юмыг туулаад гардаг багтаа л гэж бодсон шүү дээ. Тэгээд би бас ингэж бодсон. Ер нь хүн болно гэдэг чинь амар чухал юм байна. Түүнээс ингээл өчнөө сайхан ном зохиол уншсан, өчнөө сайхан өөрийгөө мэдлэгтэй гэж байгаа ч гэсэн ер нь хүн болж энэ нийгмийн харилцаанд орж тэ яг нэг хүн болох гэдэг чинь ер нь хамгийн чухал юм байна даа л гэж бодсон. Хүн болоогүй мөртлөө нэг л гой юм ярьсан хүмүүс байдаг шүү дээ. Тэр бол амар тийм аюултай токсик байд юм байна гэж л бодсон доо. Одоо либерал энтер гэл ингээл яриад хүмүүс ялгаж салгахгүй байна энтер гэл
Би нөгөө чамайг дагдаг учраас ингээд чиний постонд ор ингээд комент хийдэг хардаг. Тэгээ нөгөө weekly show байнга үздэг. Тэгээд энэ либертар гэдэг үгийг ингээл зарим нь амар дамжил, зарим нь ингээл доромжлуулахшгүй. Энэ яг ямар ойлголт юм бэ? Яг яагаад ингээд бид нар чухал юм бэ? Эхлээд биш үү бид нар ингээд бүх хүн ийм академик төвшний мэдлэгтэй байх алдгүй. Тий, санал нэг. Эхлээд нэг бүр амар ингээл нарийн судлаал ингээл бүх онлуудын мэдээлэл ингээл амар нарийн байх алдгүй. Тэг цаг завч явахгүй. 5 хүүхэдтэй хүн хідээ завандаа тэгэл тэр нэг юм чи ингээл бүх юм уншаад явж байгаа юм. А зүгээр ерөнхийдөө одоо нийгэм эдийн засгийн асуудлууд төр өөрийн гэсэн яг энэ улс төрийнхөө өнцгөөс логикс дараалтаа тий ийм байр суурьтай байж хатал болчихно гэж үзэж. Тэгээд тэр нь айгүй тийм ерөнхий хатал болж байгаа. Тэгээд жишээлбэл татвар баг байх хэвээр. Яг зөв Гэдэг ч юм уу тий. Хоёрдугаар миний төрсөн татвар яг юунд зарцуулагдаад байгаа. Тий. Ийм өндөр татвар авчиад усын төсөв яагаад ийм үрлэгэн байгаад байгаа. Тий. Би ингээд баг хүүхдтэй өгөх тий 2 төгрөг тутмынхаа 1 төгрөгийн төрд өгчөөд байхад тий тэр төгрөгийг яагаад ингээд ямар ч хамаагүй юм зарцуулж байгаа юм бэ? Энийгээ болио. Тэртээ тэргүй ийм амар үрлэгэн төр байгаа юм бол энийгээ төсөө таны. Тэ? Дээрээс нь би өөрийнхөө амьдралыг мэдэж шийдмээр байна. Тийм учраас миний амьдралтай холбоотой асуудлуудыг бити хин нэг хүн миний өмнө шийдээд дээ. Тэ? Гэдэг ч юм уу. Иймэрхүү ийм наад захын юмнуудаа л ойлгож болчих болов уу гэж бодод байгаа. Тэгээд энэ зах зээлтэйгээ холбоотой бас юмнуудаа ойлгож явах хэрэгтэй шүү дээ. Ингээд үн гэдэг чинь өөрөө чөлөөтэй тогтсож явах хэрэгтэй юм байна. Тэгээд эний чинь ямар нэгэн байдлаар төрөөс зохицуулж болдгүй юм байна. Мөнгө хэвлэхлээр инфляц болчоод идэм байна. Гэх мэтчлийн иймэрхүү ийм наад захын мэдлгүүдтэй байж байгаа болж түүнээс ингээл марксизм нь юу юм тэгэл ингээл амар нарийн ширийн судлаад ер нь жирийн хүн зүгээр ажиллаа хийгээ явж байгаа юм бол тех боломжтой. Ерөнхийдөө маш энгийнээр либертар үзлийг тодорхойлъё гэх юм бол аль болох бага төртэй байх, тэгээд чөлөө зах зээлтэй байх, хувь хүн эрх чөлөөтэй байх тухай үзэл юм болов уу гэж бодож байна. Тийм. Тийм тэгээд төр жижигхэн байна гэдэг чинь төрийн эрх мэдэл бага байна гэсэн үг. Нөгөө мөнгө нь чиний үрдэг төсөв нь бага байна гэсэн үг. Эсрэгээр иргэдийн үрдэг мөнгө нь илүү их, иргэдэд үлддэг мөнгө нь илүү их байна. Тэгэхээр нийгэм яах вэ? Хүнд нөгөө 10 төгрөг тутмынх нь 7 нь үлдээд байх юм бол нөгөө хүн чинь улам илүү их хүчтэй ажиллана үстэй. Талын аваад тахлаач нөгөө хүн чинь ямар ч урамгүй болчихно үстэй. Ажиллаад идэг тэгэл ахсын хин мэддэхгүй нэг нөхөр аваа явж байгаа. Өө би юу н ажиллах шаардлага юм. Тэрний оронд сайхан халамжаа аваад хөвчихсэн дээрштэй гэж бодож эхэлнэ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү энгийн юмнуудаа ойлгож болчих юм байна. Нөгөө тийш үү те яг бүгд. Гэхдээ энгийн юм өөртлөө ойлгох хүсэхгүй байгаа хүмүүс амирх байгаа тань л та. Маш их байгаа. Одоо тэрийг одоо яалтал ямар очоод зодолтой нь биш. Загналтай нь биш. Тэгэл ямар ч гэсэн өөрийнхоороо ингээд хамгийн сайнараа хичээгэл үзье. Тэгэл би хамгийн сайнараа хичээсэн тийм үстэй. Тэгээд тэр хүмүүс ойлгол тэр л ойлгохгүй. Тэгээд одоо нөгөө weekly show тасралтгүй үздэггийн хувьд тэгээ нөгөө чамайг дагаал комент постууд чи хардггүй би ингээд чамаас нэг юм анзаарсан байхгүй. Ер нь ингээд юмд weekly show-н дээр яригдж байгаа амар ингээд дотор ингээд арзгануулмаар хөгийн новшин мэдээ хүртэл чи ингээд энийгээд ямар ч стресстгүй яриад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь ингээд стресс менежмент амар сайтай юм уу? Эсвэл ингээд хэр баргийн юм стресстэй юм шиг санагддаг. Энийг ер нь яаж ингэж яаж? Яг мэдээж хүн л юм чи стресстэй. Харин тийм байх л та. Гэтэ ингэдэг юм билээ. Нэг зүгээр энэ хошигнол л шүү дээ. Инээдний нэг юм давуу тал үүд юм. Одоо энэ эмоцуд шүү дээ. Уур, баярлах, тэ гомдох, үзэн ядах гэдэг чинь хүний ихэнхдээ ир яцнаал байдлаар ингээд явуулдаг гэнэ. Хүн илүү эмоцороо ингээд шийдвэр гаргах. Харин хамгийн сонин эмоц, инээж байгаа эмоц. Хүн инээж явах үедээ аюугаар рационал байдаг гэнэ. Хүн ингээд инээж явах үедээ юмыг олон талаас нь харж идэг. Хүн инээж явах үедээ юмыг те илүү боддоор нь харж идэг гэнэ. Тийм учраас би бол аль болох хүмүүсийг ингээд нөгөө юмд ингээд юм жоохон саркастик те хөгжилтэй талаас нь ингээд харж явах юм бол хүн тухайн асуудалтай холбоотой шийдвэрүүдийг илүү зөв талаас нь ягаад гэвэл тухайн зүйлийг илүү нөгөө эмоцоор хандснаас илүү бодиттой харж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө зөв шийдвэр гаргах юм болов уу гэж бодож байгаа. Нэгдүгээр хоёрдугаар ер нь миний өөрийн нэг хувь хүний мөн чанар тийм шиг л ингээд юмыг зүгээр одоо нөгөө
их нэртэйг нэг нэвтрүүлэлт орсон чи амраа их нэрийгээ уйлж ягаад ард нь инээгээд байсаа гэж та хүүхнийч арайчтай гэж ингэ ороод ирсэн тий. Тэгээд тэр бас өөрийгөө хамгаалах инстинкттэй бас нөгөө сэтгэл зүйн талаас нь авал бас холбоотой байж магадгүй. Нөгөө ингээд нэг хандл хийж чадахгүй гэх юм одоо нэг тэр юу хийж чадахгүй юм ороод ирэнгүүт тэгэл чадахгүй гэдэг юм байж магадгүй. А яг хөө тэр weekly show чи илүү ингээ нөгөө зоригтой хийж байгаа шүү дээ. Ингээ өөрөө бодоод ингээ хийж байгаа учраас тэр инээдний хувьд бол илүү ингээ сарказм те ёжлол, шоолох, доромжлол явж байгаа байхгүй. Яг хин инээдэг амар сонсдог. Гэн гэдэг. Би тэгээд нэг хэсэг нөгөө нэг оны өмнө штэ. Яг нөгөө чиний weekly show-оос дандаа нөгөө мемнүүд тастаад авцаа яг нөгөө маа салаавч гэж байгаа хэсэг бас гэр. Тэгээд нөгөө чат матер найзуудтайгаа юу маазрахтаа тэрийг явуулдаг гэсэн. За хөөрхий. Амра тэгээд чиний мэдээнүүд дээр бас нэлээд юм ноцтой ч юм уу жоохон эвгүй мэдээнүүд бас мэдээж явдаг. Тэнгүүд өгшөө чи яг ингэ шударгаар хэлээ чамд янз янзын юм нэг завстам зүгээр гараа ч юм уу те. Эсвэл ингээл нэг уцсны дуудлага болгоор эсвэл паб дээр чинь эвгүй зэрэг ирчээл ингээл харж магаалсах тийм хүн байдаг уу? Дарамт байдаг уу? Эхний 3 жил бол тийм байсан шүү дээ. Ингээл уцтаад уулзч муулзаал надтай ч. Би чи хамгийн гол нь юу яч манайхан нэг юм бид нэлээ уцтаад ингээ уцсны санаас ингээд томроод байгаа мөртлөө яг уулзангууд тэгж чадах болчдөг. Тийм юм билээ Монгол хүний чинь. Тэгээд би шууд өгшөө хоёулаа уцсны санаас ярьдаг зүгээр шууд уулзчихъя гэд. Тэгээ уулзангууд ингээд шүү дээ тийм шүү дээ. Яадаг. Тэгээд яг нэг 2 ч удаа зодуулсан баг. Тэгээд хүмүүс за энэ бол тэнэг гар байна. Юу ягач нэмэргүн байна. Дарамтлаач нэмэргүн байна. Зодооч нэмэргүн байна. Энэ хаяа гэх юм. Тэгээ эн чинь нөгөө хоёр тал болцсон үзээд байгаа шүү дээ. Тэнгүүд би чинь нөгөө бас нэг юу аль талын гусаад тахлаар хоёулаа заа. Альных нь тал биш юм бэ гэж мэдчих шиг байна. Бас одоо бол харцсангуу гайгүй. Одоо бол тийм байхгүй. Одоо угаасаа 6 жил болоод баг нөгөөдөл чинь энэ нэг юм ингээ ярьж л үдийн гэдэг юу руу орсон баг. Гэтэ чамайг амар зүүн сөрөг хүчин шаарддаг байх гэж би дотор бодод байдаг шүү дээ. Харин мэдхгүй тийм одоо тэр хүмүүсийг юу гэж боддөг би одоо ямар толгой дотор нь орж үзсэн биш. Үгүй ер нь бол тийм бол айдас бол байдаг байх гэж одоо weekly show үздэг хүмүүс бол санал нэг байх баха. Энэ ста ер нь жоохон дээшээ гараад ирвэл ер нь бидний нар үзүүлэхгүй юм байна гэж ер нь та хэдийг боддог гэж би боддог. Би ч гэсэн тэгж бодож байгаа. Угсаа тэгнэ үстэй. Угсаа тэгнэ үстэй. Харин тэгхэл үлдээд тэгээд тийм юм чинь нөгөө аль болох гарахгүй төлөв үзэх үлдээ тий. Сүүлийн үед нэг чиний weekly show маяг үзээдэг тодорхой хэмжээний ойлголт бол нэрээ миний голоо харалтал төлж байгаа нөгөө татвар матур юм ерний хааш яваад байгаа гэдэг юм дээр ингээд бодон готж байгаа дургуураад тах. Тэгэл татвар баг байхаа угсаа зүв юм уу гэд. Тэгээд ингээд ярилцсан гот өгч за сонгуул Монгол за хинд ч гэсэн яг адилхан наа тэгэд цагаа өрж яа гэдэг юм хандлагатай хүмүүс амар их байгаад байгаа байхгүй эргэн тойронд. Би болохоор гүй өгш одоо ингээд бидний оролцоо байж ижмэ гэдэг талаас нь ингээд ярих гэдэг. Залуучууд эсрэг байр суурьтай байгаад байдаг. Ер нь одоо хэдлэг яавал дээр вэ? За эхнийх нь би татвар дээр нэг юм ярьчих. Ер нь бүр эртний грек ромын үеэс энэ үзэгдлийг хүмүүс олж харсан байгаа. Яасан бэ гэхэлэр татвар буурахлаар хааны татврын сан ихсэд байдаг. Харин тийм. Хааны нөгөө эрдэнэсийн сан чинь улам томроод байдаг. А татвар нэмэгдээд ирэхлээр эрдэнэсийн сан багасдаг. Яг тэгвэл нөгөө хүмүүс чинь татварууд төлж чадхад болоод нөгөө хүмүүс чинь нөгөө underground ч гэдэг юм уу нөгөө юу зах зээл рүүгээ орж эхэлж шүү дээ нөгөө нэг улгаа одоо юу гэдэг нь нөгөө нэг юу гэдүүлээд ирсэн далд эдийн засаг руу орж эхэлж байгаа байхгүй юу? За тэгэхэд энийг бүр 20 дугаар зуунд Раны мөрич гэж ярьдаг, Лафрын мөрич гэж ярьдаг. Энэ бүр мөрийгаараа бүр баталсан. Ингээд татвар буурангууд татврын бааз зур нэмэгдээд төсвийн орлого нэмэгддэг юм байна гэдэг юм. Гэтэл манайд чи өнөөдөр ингээд эдийн засаг нь ямар байгаа вэ те? Тийм байхад өнөөдөр би зүгээр бодонгод цалингийн ойролцоогоор 50% шууд татварт явж байгаа. Тэрэн дотор инфляц орж байгаа, нөөт орж байгаа, нийгмийн даатгалыг би бол татвар гэж үзэж байгаа шүү. Тийм учраас ингэж ярьж байгаа.
Тэгээ хүн амаа орлон дотор гайлын дотор гэдэг ингээд. За үнэхээр ингээд бүх татвараа ингээд нэмэх юм бараг 60-70% орж илээ. Гэхдээ яг хуу тэгж бүр хэтрүүлээд яг хуу гэхдээ ер нь оролцоогоор 50% зүгээр ингээд ямар нэгэн байдлаар уусан гэ авчиж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд нөгөө аль болох нөгөө татвар төлөхгүй байх сонирхол үүсчихэж байгаа. А тэрний оронд зүгээр айгүй баг татвар тавьчихлаа. Хүн болго амар happy төлнө шүү дээ. Нөгөө баг татвар юм чи тийм 10% татвартай болчихвол бүх юм нийлэл 10% болчихсон. Хүн болгон төлнө. Хүн болгон төлөөд эхлэх юм бол яах вэ? Нөгөө төсөвч нь нэмэгдэн нөгөө далд зэнцэг чинь гараад ir шүү дээ. Ингээд амар энгийн тэгээд хүн төрлөختөн хэдэн мянган жилийн турш яваад ирсэн юмыг л ойлгохгүй ингээл төсөв багасж штэ л гэл ингээ ойлоод байгаа тий. Нэгдүгээр. А хоёрдугаар бас сүүлийн үед нэг хүмүүст нэг юм чиний сая ярьсантай нэг юм юу юм гутранг хандлага харагдаад л ингээ. Одоо ингээд бүхэл юм болохоо болол Монгол одоо бараг сүрхийн ирмэг дэр ирсэн юм шиг. Угсаа тийм мэдрэмж яваад байгаа байхгүй. Тэр бол худлаа. Эзэж тийм байхгүй. Улмал сайжирж байгаа. Ус төрчид хизээ ингэж ярьдаг гэсэн тий. Хизээ ер нь чөлөөллийн гэдэг юм яриад явж ирсэн. Байхгүй. Ер нь иргэд маань ер нь айгүй юу болсон байна. Иргэдийн боловсрол маш сайжирсан байна. Одоо 2000 онтой харьцуулбал 2010 онтой харьцуулах юм бол тий. Бүр 2020 онтой харьцуулахад энэ сошиал медиа гэдэг юм хүмүүст мэдээллийг маш хурдтай ингэж өгснөөс болоод яг гоо тэр мэдээ сайн муу тал байгаа. А гэхдээ энэ сошиал медиагаас болоод сайн тал нь илүү байна. Хүмүүс илүү юмыг олон талаас нь хилцдэг болсон байна. Хүмүүс илүү хэрсүү болсон байна. Одоо зүгээр ингээд коммент уншаад хүн шууд комментэнд итгэхэ болсон байна. Анх бол шууд итгэждэг гэсэн бохоггүй. Энэ хүмүүс муулж байгаа юм чи энэ бол буруу гэж үздэг байсан. А одоо бол ингээд хүмүүс сайлаад тахтал наа чи Вьетнамд оруулаад байна штэ гэж байгаа шиг тий. Хүмүүс муулаад тахтал наа чи тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр хэдийгээр тэнцээ 100 хүн эсэргүүцсэн байлаа ч гэсэн хүн өөрөө өөрийн гэсэн үзэл бодолтой болцсон байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс илүү рационал болж байгаа гэсэн хүмүүс илүү олон датан дээрээс дүн шинжилгээ хийдэг болцсон байна гэсэн үг. Хүмүүс хэрсүүж чинь гэсэн үг. Тийм учраас бид нар илүү сайжраад байгаа. Ер нь бол хүмүүсийн ярьдаг юм чи анзаараа чи яг бид нар ингээд дунд нь байгаад байгаа учраас яг сайн мэдэхгүй байгаа. Яг ингээд 5 жилийн өмнөх 10 жилийн өмнө хүмүүсийн ярьдаг байсан юм одоо шаал өөр болсон байна. Уул уурхад хандж байгаа хандлага мандлага шаал өөр болсон байна. Гэхдээ нэрээ одоо бид нар уул уурхаагаар л хөгжгийн бэждэг гэдэг одоо баг ихэнх нь ойлгож байгаа шүү. Нэг хитэн популистууд л одоо нөгөө өнгөрсөн цагтаа үлдсэн тий. Стаг л орлоод байгаа болохоос ш. Одоо л хүмүүс ингээд тэнэг биш шүү дээ хүн чинь тий. За энэ манай нийт гаднаас орж ирж байгаа мөнгөний тий нийт экспортын бараг 93-4% нь ч уул уурхай юм байна шүү дээ. Энд чи юу гэсэн үг юм? Бид нар энийг л зарж амьдрдсан байна л гэсэн үг шүү дээ тэмцэд. Гэт ингэнгүүт чи хүн чинь тэнэг биш шүү дээ. Ингээд иймэрхүү юм юмнуудыг хараад ойлгож эхэлж байгаа. А энэнд юу нөлөөлж ийн гэхээр энэ сошиал медиа нөлөөлж байна. Яагаад өнөөдөр хүмүүсийн сэтгэл ханамжгүй байдал их нэмэгдэж байна гэхээр хүмүүс маш их мэдээлэлтэй байгаа учраас тэрнээс бол сэтгэл ханамжгүй байдал нь илүү их нэмж. Нөгөө мэдээлэлгүй байхад ч хүн мэдэхгүй юм чинь их сэтгэлээр унаад байхгүй шүү дээ тийм үү. Тэнгийн дотор ууж уу гэдэг шиг тийм үү. Хүн чинь ингээл улмал мэдээлэлтэй бол улмал ингээл агсвал баларлаа одоо энэ дайм баларлаа энэ чинь минзэнж тэглээ тэнцээж нэг юм дэлбэрчлээ энд ч хүүхдийн сургалтын ажиллаа тэнцэг баларлаа гэл ингээд олон мэдээлэлтэй болоод багсан бол сэтгэл ханамжгүй байдал чи ихсээд байгаа. Гэхдээ тэр хэрээрээ хүмүүс илүү мэдээлэлтэй илүү хэрсүү илүү ухаалаг болж илүү болгоомжтой болоод тийм хүн чинь ингээл зовх тусмал улам хэрсүүж идэдэг үстэй ер нь тий. Ингээл амьдралд нухлуулах тусмал ингээд нэг юм хүн чинь нэг ингээд суугаад нэг буйртай болоо тий нэг юмд нэг ингээд хүү яагийн завдлаг ингээд савсганаад гүүхээ болол тий үг мүгэн ч гэсэн ингээд нэг урд нь 2 секунд одоод хэлдэг байсан үг чинь нэг 20 секунд бол бодож гардаг болж байгаа шиг тийм ээ гих мэтчлэн ингээд бид нар бол илүү сайжирч байгаа л гэж хэлмээр яг үнэ. Гэхдээ гоё гоос тий санал нэг байна. Тэгвэл яг бас энэ талаас нь их гоё өөдрөг талаас нь харах нэг зүг юм байна шүү. Яг энийг ийм үг гэдэг штеп. Би бол оптимист хүн байхгүй юу? Би пессимист хүн биш. Тэгтээ ингээ харахаар ингээ дандаа л нэг юм муулаад ингээл нэг энэч болохгүй тэрч болохгүй гэж хараад байгаа юм шиг хүмүүст харагддаг гэж магадгүй. Яг нөгөө реал одоо нэг
асуудлыг илүү бодиттой хардаг оптимист гэж ойлгож байна. Тим оптимист хүний хүмүүс илүү тийм пессимист юм шигээр хардаг гэж магадгүй. Би энэ яагаад weekly show гэдэг, яагаад подкаст гэдэг, яагаад чамтай ирж яриад байгаа. Энд чинь би ирээдүйдээ бас ингэж юм аштайхан болчихно гэж итгэж найдаж байгаа учраас л ярьж байгаа болгоос бүх юм дууссан гэж бодвол үлдэл хаяал явна гэсэн. За болил аач. Ингээд өөрчлөлт харагдаад байгаа юм ингээд сайжирж байгаа нь мэдрэгдээд байгаа байхгүй нүдэн дээр. Яг хөө мэдээж муу муухай юм зөндөө болж байгаа. Гэхдээ нөгөө муугасаа сайн илүү их байгаад байгаа юм шиг харагдаад байгаа. Тийм учраас эн чинь ингээд байгаа за юм болно тий. Яг өнөөдөр ингээд баараа дампуурсан ч гэсэн маргааш нэг штайхан болчих гэх ингээд бодоо яваад байгаа байхгүй. Нөгөө баар ашигтай ажилланаа гэж бодоо яваад байгаа байхгүй. Гайгүй гэдэг нэрээ. Гэхдээ одоо яг нөгөө хоёр баартай байсан шүү дээ би чинь. Тэгээ нэг нь яачин чи одоо нэгэн дээр одоо илүү фокуслаад төвлөрөөд тэгээд нөгөө нэгэн дээр төвлөрч байгаа учраас илүү тэрэн дээр ингээд ажиллаад хөөрхөн тэгэл аштайхан болохгүй л үз тараал. Зөв. Би нөгөө зочдоос асуу гэж бодоод. Одоо ингэ сүүлийн үед яг л нөгөө чиний хэлдгээр одоо юу гэдгийг сошиал медиа маш их болж байна. Бүхэл одоо нөгөө нэг сор болсон залуучууд нь гараа авчлаа. Зүгээр нэг хідэн бүтгэхгүй нөхдүүд үлдэж байна гэдэг тийм нэг юм тарих угаалт ч юм уу нэг юм. Одоо би бол эсрэг байр суурьтай байдаг л да. Тэнгүүд саяны чиний хэлсэн одоо зүйл бол яг эсрэгээр бүгдээрээ болж бүтээд байгаа шүү гэдгийг бол бас тодгомрунаар хэлчихлээ шүү дээ тий. Яг бүх юм нь болж бүтэж байгаа бол биш шүү. За мэдээж тий. Итгэл найдвар байгаа шүү. Бид нар илүү сайжраад байгаа шүү тий. Мэдээж тэр дунд чинь ингээ нөгөө за яста болиг бууж өгөөд явж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тэрийг бол үгүйсгэж болохгүй. Мэдээж нөгөө нэг ингээд одоо бид нар чинь ингээд төгснөгийг юм биш учраас олон залуус явсан байхыг бол үгүйсэхгүй шүү дээ. Тий маш олон залуучууд амьдрал хайгаад явсан байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан бид нар 10 жилийн өмнө байснаас 20 жилийн өмнө байснаас илүү ухаантай, илүү хэрсүү болж байгаа. Гэхдээ эн чинь бүх юм сайхан болцсон гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Өөрчлөлт ямарчл явагдаад байгаа. Бид нар өдөр болгон сайжраад байгаа. Тэрийг л одоо хүмүүс ойлгосоо. Түүнийшэл асуудлууд байхгүй болцсон гэсэн үг юу биш. Хэрвээ асуудал байхгүй болчвол weekly show гарахаа болчихно. Тэгин. Наад чи ёстой сайхан мэдээ шүү. Иймэрхүү ер нь жоохон би ч бас өөрөө тийм оптимист хүн юм байна лаа ер нь. Тэгээд иймэрхүү сайхан зүйлийг гэхдээ жоохон бодит. Тэр нөгөө чиний хэлдгээр рационал бодит зүйлийг ингэж харах нь бас чухал байгаа. Ба бусдаар бол байшин шатж байгаа. За яах вэ? Галын төлөөдөө хараад зогсоолж болохгүй байгаа байхгүй тийм. Тэгээд нөгөө уулуур Монголын эдийн засаг уулуурхаа гэснээс би нөгөө уурхад ажилтдаг гэж хэлсэн шүү дээ. Тий. Юу хийдгийг уурхад? Бүр газрын гүнд ажиллаж шүү дээ. 1300 м-д оюутлах. Оюутлах юм шиг. Бүр андерграунд ажиллаж юм шиг. Одоо 7 жил хагас болж шүү дээ. Ил уурхад. Би ч оюутлаад ажилладаг. Харин тийм энэ талаар би бас яриаг шүү дээ. Яагаад ингэж ярьсан гэхээр ингээд загнаадах юм аа. За чи уул уурхаагаад яас чи тэгээ баяж чинь 5 машинтай 10 өрөө байртай 3 4 их нэртэй болж ийн үү чи юм гээд намайг тэгээд байгаа байхгүй юу. Би нэг гим хийдсэн юм шиг ингээд нэг тийм сонир сарагддаг. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт бидэнд амар чухал байгаа юм. Чи 8 настай хөгдөж ойлгохоор нэг гоё тайлбарлаж өгөөч. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улсын дэлхийд дээр нэгч байхгүй. Бүр нэгч шүү. Хятад хүртэл одоо бидний хамгийн ойрын жишээ хятад ба шүү дээ. Хүмүүс тэгж яриад байдаг. Хятад коммунист мөртлөө социалист мөртлөө хөгжөөд шүү дээ гэж. Уучлаарай коммунизмаар тэд нар ерөөсөө хөгжөөгүй юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг л оруулж ирсэн баг. Тэрийг оруулж ирэхийн тулд хятадууд зах зээлээ чөлөөлсөн. Нөгөө нэг гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд бизнес хийгээд ашиг олох тэр боломжийг олгосон. Тэгээгүү яг Мао Цзэдунгийнхаараа байсан бол чинь тэр хятад улс Мао Цзэдунгийн үед яалаа. 80-аад сая хүн өсөглөн тэгээ дээрээс нь тэр нөгөө нэг хэлмэгдүүлээд 80 гаруй сая хүн асуурсан шүү дээ. Нөгөө бид нар мэдчих нөгөө болжмор алж иддэг байсан гэдэг. Тийм коммунизм чинь тийм л юм авчирч байгаа. Гэтэл за энэ бол буруу юм байна гэдэг Динсяопин гэдэг хүн өөрчлөөд тэгээд энэ бид нар ер нь энэ яг ингээд улс төрийн тогтолцоон социалист мөртлөө энэ эдийн засгаа ер нь жоохон чөлөөлүүд энэ чөлөөт зах зээл капитализм руу явуулмаар юм байна. Хятадын зүү эрх чинь одоо бүр дэлхийд байхгүй. Дэлхийд байхгүй ч биш. Ер нь дэлхийд дээгүүр орохоор эдийн засгийн эрхчлөлт шүү дээ. Тэгжиж нөгөө гадны хөрөнгө оруулалт орж ирж өнөөдрийн хятад энэ юм чинь бий болж байгаа байхгүй. Сингапур яг тэгж өгцсөн. Хонконг яг тэгж өгцсөн. Солонгос бас яг тэгж өгцсөн шүү дээ. 90 онд бас л хүндэл байсан шүү дээ. Нөгөө нэг дарангуулагчаасаа ингээд салаад нэг арчил марчил руугаа ороод ингээд 90 онд бас л хэцүү байсан.
бас л гадны хөрөнгө оруулж ирсэн. Япон ялгаа. Ерөөсө гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн нэг ч юм байна. Гадны хөрөнгө оруулалт гэдэг нь юу гэсэн үг гэж аль хэдийн биднээс өмнө хэдэн зуун жилийн турш тэр хүмүүсийн хийцэн хөдөлмөрийг бид нар цаг хугацаа хэмнээд шууд өөрсөндөө оруулаад ирж байгаа. Яг наа тайлбарчин. Өстой гоё. Оюутлогоо дээр жишээ байна. Оюутлогоо нэгч грамм зис гаргаагүй байхдаа зөвхөн хөрөнгө оруулалт нь орж ирээд Монголын дотоодын нөлтөгтөн миний санджаагаар 3 билүү 4 дахин өсөж шүү дээ. 12 онд лөө. Тий 12 он. 12 онд тий. Тэрнээс чи хоош ингээд юм нь яваад баг манай GDP ч баг 10 дахин өссөн баг шүү. Дахин шүү дээ. Дахин. 1000% гэсэн үг байхгүй дээ. Тэгсэн мөртлөө ингээд нөгөө манайхан ч айгуу тэнийг нөгөө уусан худаг руугаа л нулмэд идэх. Нөгөө нэг татвар төлөөл эн чи хүмүүс ингэж яриад нөгөө оюутлогоос заавал ингээл нөгөө нэг юм ашиг ингээл нэг юу нэг юм яг юм ирээнээс хятад шахаа оруулж ир зарж байгаа юм шиг тийм бодоод идэх байхгүй. Тэгэхээр sorry нөө эн чи шал өөр. Эн чи зөвхөн хөрөнгө оруулалт ороод ирэнгүүт хэрэв үнэхээр тийм байсан бол яагаад нэг ч грамм зис зараагүй ижиж Монголын эдийн засаг тэгж амар хурдтай томорч байгаа. Тэ үнэхээр тэдний ярьж байгаа нөгөө заавал нөгөө ноогдол ашиг авч иж л одоо монголчууд одоо хожих гээд байгаа юм бол тэгвэл тийм чинь нэг зис зараагүй хатал тэр чинь дотоодын нөлөөдөв чи хэд дахин өсчихөж байгаа байхгүй. Тэгвэл яагаад гэвэл эн чинь тэр хөрөнгө оруулалт ороод ирэхэд хүмүүс маш их олон худалдаа үйлчилгээ ажилтаа болдог. Нэг зис зараагүй байгаа шүү дээ тэр хүмүүс чинь. Тэр хөрөнгө оруулалт ороод ирсний дараа нөгөө мах зардаг хүн чинь махаа зарж байгаа, сүүгээ зарж байгаа. Дээрээс нөгөө тоног төхөөрөмж нийлүүлж байгаа, ховцын оёолтой нөгөө одоо бүх ховцнуудаа олж байгаа. Ноу хав орж иж байгаа. Дэлхий дээр 2 3 хаан байгаа технологи шүү дээ. Тэр андерграунд руу тэгж 1700 м лөө ингэж ухдаг чам. Тэгээд тэр чинь ухахад маш олон тийм чи хэдэн сая километр заяа бүр километр шүү. Цахилгааны утас хэрэг болж байна. Тэрийг Монгол инженерүүд тавьж гин. Ингээд эн чинь маш их юм. Тэгээд тэр Монгол инженер чинь ажиллахын тулд тэнцээ чинь цалингаа аваад хоол аавн саруул цахаас очиж хүнс аавн тэнгууд чинь тэр саруул цахын хүн чинь орлоготой болж байгаа гэдэг. Ингээд энэ эдийн засгийн дам нөлөө тий энэ эдийн засгийн экосистем үүсэж байгаа энэ нүдэнд үл харагдах ашигыг хинч ярьдгүй. Яг зөв. Нөгөө нэг мангарууд чинь нэг 30 жилийн дараа манайх 36% ашиглаж солиороод идэв учраас тэр чинь айл хэдийн Монголд өгөөж нь ороод бид нар ингээд гэрэл мэрэлтэй болоод подкаст хийдэг болцсон айл хэдийн хувцсыг аваад өмсцэн бохгүй тэр компани ч оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтаар тэр хөрөнгө оруулагч өөрөө үржүүлэгч эффектэд орж байгаа. Ингээд үржигдээд яваад. Энийг хинч хардггүй тийм учраас нөгөө нэг мангар ирээнээс хятад чахаа оруулж ирдэг логикоор хараад 5 төгрөгөөр аваад 10 төгрөгөөр зарлаа. Тэгээд хэдэн төгрөгийн ашигтай ингэж яриад байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт гэсэн шал өөр юм байдаг. Тэгэхээр чи маш их оронч залуу. Чи Монголд маш их юм хийж байгаа. Маш хэд 10 20 мянган туслан гүйцэтгэгч, нийлүүлэгч компани тэднийг чи хүмүүсийн цалинжуулж байгаа юм. Тэрний цаана аргэр тэдний худалдаж авч байгаа хувцсыг зарж байгаа хүмүүс, тэдний хоолыг зарж байгаа хүмүүсийг чи тижээж байгаа юм. Чи хэдэн 100 мянган хүнийг тижээж байгаа. Манай оюутлогод ажиллаж байгаа бүх залуучууд тамаатай шүү. Та нар бол бас үнэхэр супер бааtruуд байгаа шүү. Тэгээ сүүлээд одоо миний нэг маш их хүсэж байгаа зүйл байна. Татвар багасаа яг хөө татвар баг болоосоо гэдэг ойлголтыг яг нэг үлэхэд чамаас авсан шүү. Баярлж байгаа шүү. Үнэхэр нүдлэгдэж байгаа. Бидний шоу. Татвар байх. Тэгээ одоо гэр бүлэрээ бид нар чи ярина. Одоо том болсон хүүхдүүдтэй хүртэл ингээд энийг чиг ойлгуулж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний хийж байгаа зүйл би ч амар энгийн жишээ. Төрд байгаа 5 төгрөг. Хувьд байгаа чам дээр үлдчихэж байгаа, хувь хүнд үлдчихэж байгаа 5 төгрөг хоёр өөр эффект үзүүлдэг. Төрд үлдчихэж байгаа 5 төгрөг дандаа үрэгддэг. Дандаа зардал бол гардаг. Хувьд байгаа 5 төгрөг дандаа үржигдчихийдэг. 5 төгрөг нь 7 болол 14 төгрөг болол 20 төгрөг болол яг тэгвэл тэнцээ чи нөгөө баялаг бүтээгдэж байгаа байхгүй. Тэр 5 төгрөг чи өөрөө хөрөнгө оруулалт болоод орчиж байгаа байхгүй. Хамгийн гол. Нэг дэлгүүрт хөрөнгө оруулалт болоод орж байгаа. Нэг гурлийн үйлдвэрт хөрөнгө оруулалт болоод орж байгаа. Нэг өөр ашигтай бизнес рүү яг тэгвэл чи ашиг тэр бизнес үн цэнтэй учраас тэр бизнесийг дэмжиж чи номыг авчиж байгаа зү. Энэ юу гэж юм гэхэлэр чи ингээд бүтээлч салбар руу хөрөнгө оруулж байгаа. Эсвэргээрээ нөгөө татвар болоод төрлөө ороод ивэл энэ бүтээлч бус салбар руу
тэр их мөнгө орчиж байгаа. Тийм учраас төрлөө их мөнгө ороод байх тусмал нөгөө үржигддэг 5 төгрөг нь биш. Үрэгддэг 5 төгрөг л ихсээд байна гэсэн. Тийм учраас дотоодын нийтлэгдэн чинь өсөхгүй, эдийн засаг чинь тэлэхгүй, бүтээмжтэй салбар чинь агшсан жижигхэн одоо хувирэл байна. Тэгэхээр татвар багасхлаар хамгийн чухал нь юу гэхээр бүтээмжтэй баялаг бүтээдэг салбар чинь илүү их мөнгөтэй болоод тэгээд хөрөнгө оруулалт ороод манай Монголын эдийн засаг илүү хурдтай өснө гэсэн үг. Ядуурл илүү хурдтай буурна гэсэн үг. Нөгөө халамж авдаг амаа ангасан хүмүүсийн чинь тоо улам багасна гэсэн үг байна. Тийм учраас татвар бага байх хэрэгтэй. Нөгөө авилгалчдын чинь тоо бага байна гэсэн үг. Нөгөө төрийн хоорондоо зодтолдог хүмүүсийн чинь зодоо нь илүү зөөлрнө гэсэн үг. Ягаад гэвэл бага мөнгөтэй учраас их хүчээр зодтолдохгүй шүү дээ, тийм үү? Одоо чи их мөнгөтэй учраас баг нэгнийгээ алхахад билээ. Улсаас хамрахад билээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр бүтээлч салбартаа их мөнгө үлдээгээд бүтээлч бус тий энэ үрэгддэг салбарт аль болох бага мөнгө байх тусмал улс орон хөгждөг юмаа гэдгийг би яриад байгаа юм биш шүү. Дэлхийд түүхээрээ баталсан юм аа. Өөртөө чиний хэлдгэр чинь онолтой юм. Тий, онолтой байхгүй. Хүний би цээжний бангаар яриад байгаа юм шиг. Яг чиний дугаар алган дээр ярихтаа хэлдэг шүү. Би хэлээд байгаа юм биш ээ. Энд чинь онолтой юм аа гэдэг шүү дээ. Тэгээ одоо миний нэг хүсэж байгаа юм дахиад нэг яг томхон хэмжээний ядаж нэг 2 гадаадын хөрөнгө оруулалт ороод ирээсэй гэж би боддог. Тэгээд хүсч найзууд үнэндээ ярьд. Тэгэх юм бол ер нь бидний амьдрал шал өөр болно. Шал өөр. Үгүй 2010 онтой чи 2010 оны зүгээр зурагтай харьцуулаад үзэр өнөөдөр 16 жилийн турш манай Монгол улсын тэр хүмүүсийн хэрэгжилж байгаа, эдэлж байгаа, унж байгаа машин тэгээ амар өөр сонол нэг. Би одоо 2000 онд 10 жил тоход 2000 он ч одоо саяхан шүү дээ. Тэгэхгүй байх. 10 жил тоход манай багш надад ингэж ярьж ирсэн байхгүй. Манай ангийн хүүхдүүд удахгүй хүн болгон машинтай болно. Тэгсэн хүүхдүүд удахгүй хүн болгон гар утастай болно гэдэг чинь манай сургуульд нэг ч үлээ нэг хүүхд ганцхан хүүхд гар утасдаг амар баяа айл хүүхд. Тэгэл бид нар чинь амар алсын юм яриад байгаа юм шиг санагдаж байна. Удахгүй хүмүүс усыг савлаад зардаг болно гэдгийгсэн чинь хүмүүс үгүй карантинаас тэтэ түргэн өмнөгөө ус гойж хад яагаад энэ савлцсан ус авч зарах юм бэ гэж хүүхдүүд тэр багшийг айгүй шоолж исэн байхгүй тухайд 2000 оны юм ярьж ш. 2001 оноч лөө. Би чи 2002 онд сургуулиуд төгссөн гэхлээр чи 2000 оны юм ярьж байна гэсэн. Тэгэл тэр багш тэгж ярил 6-7 жилийн дараанаас тэр юм ингээ хэрэгжиж байсан шин. 6-7 жилийн дараанаас хүмүүс чинь бүгд тэр 32 харав. Siemens C25 гэл нөгөө жоохон ядуунууд нь бол би бол C25 бэрдэг байсан. Нөгөө сүлжээ мүлжээ айгүй муу тэгэл байна уу гэл. Тэгэл өндгөн Samsung 3310 тий юу ч үлээ тий. Тийм одоо тэгэл бүгд л утас өрдөг болсон. Бараг одоо зүгээр ингээл гэр хороолол явахад бараг пүрүсгүй айл гэж бараг байхгүй. Тий шүү. Нэг жоохон ядруу айл байрны гадаа пүрүс 15 таа. Бүр байрны бүр гадаа бүр хашааны гадаа юм юу задгаа хэсэг үү. Тэнцээ машин тавих газар واخгүй бүтэн тойрол шүү дээ. Битүү машин яг битээр ярьжсэн. Машин тэрэг бүрстэй амар их болцсон байна. Тэр яагаад ийм их машинтай болчихв? Манай эдийн засаг томорсон шүү дээ. Тийм л. Намайг баг байхад бол Улаанбаатарт айгүй цөөхөн машинтай байсан. Би 84 оны хүн. Тэгээ чи нэг 5 6 тат ухаарж байгаа. Тэгээд яг социализмын үед ухаарж байгаа байхгүй би. Тэгтлээ айгүй цөөхөн. Тэгэл зам мам дээр бид нар чи гүтг маатах заатах тоглол байж идэгсэн шүү дээ. Хүүхдүүд чинь тэгээ дундаа орж морол зам дээр л ингээл тоглол хийчихсэн. Машин явдаг ч гоо. Одоо ингээд мөнгөний талаар ингээ янз янзын ойлголт яг сүүлийн үед их гайгүй болж байгаа шиг намра. Намайг жоохон багт бол одоо ингээл настай ч юм ахмад хүмүүс тэгж ирдэг. За яах вэ мөнгө бол яах вэ? Тэгэж баян хүмүүс ч нэгтгэн сайн ч хүмүүс биш байдаг юм гэдэг ч юм уу. Тэгснэ хэдүүлээ 2 хэдггүй хоосон онохгүй л амьдрахад болно гэж ингэж ярьдаг байсан. Бүр яг би бүр тийм юм сонсч ирсэн байхгүй. Одоо бол би гэхдээ тэрний эсрэг байр суурьтай байна. Энд чи ядчил энэ bucket list-тэй биелүүлэхэд мөнгө хэрэгтэй байсан гэж одоо өгөхийнхөө өмнө нэг хэдийн юм хийхэд бол тэгэхээр мөнгө яагаад чухал юм бэ гэдэг чи яг нэг хувь хүнийхээ үүднээс чи нэг гоё тайлбарлаж өгч төхөө. Одоо яг мөнгө яг хүнийг яд жаргалтай болгож чадд юм уу? Би бол мөнгө гэж ярихаас илүү мөнгө гэдэг чинь зүгээр солилцооны хэрэгсэл шүү дээ яг үнэндээ. Тийм. Илүү үнцийг бүтээх тухай ярил илүү зүг баг гэж байна. Тайлбарлаж өгч. Ингээд чи аль болох олон хүнд хэрэгтэй юм хийх тусмаа
чи илүү эрх чөлөөтэй тэ чи илүү санхүүгийн үед эрх чөлөөтэй болно. А чи аль болох олон хүнд л цөөхөн хүнд хэрэгтэй юм хийгээд утсан бол чи санхүүгийн үед эрх чөлөөгүй тэ ядуу зүдүү за тэр зэмээ бүр чи хүнд ч хэрэггүй амьдрч явах юм бол чи бүр илүү л ядуул амьдрна. Чи хүнд хэрэгтэй л юм хийгээд утсан бол энэ чөлөө зах зээлийн зарчим шүү дээ. Чи аль болох олон хүнд хэрэгтэй олон хүнд одоо хайрлагдсан ч гэдэг юм уу тэ олон хүний сонирхлыг татсан тийм л юм хийгээд утсан бол чиний амьдрал чинь сайжрал гой болвол чиний бакет листний чи ихэнх нь баг биелнэ. Чи бакет листээ би одоо биелүүлмээр байх юм бол олон хүнд хэрэгтэй юм хийж амьдрах хэрэгтэй. А тэр чин мөнгөөр илэрч гарч. Чи тэрийг одоо би ер нь хэр их хүнд хэрэгтэй юм хийгээд байгаагаа хармаар байвал банкныхаа данс тэ сарынхаа орлогыг л харчих. Тэгэл тэр чин л чиний одоо хэмжүүршүүл. Наад ч өстой гоё юу шүү. Хүнд хэр хэрэгтэй амьдарч байгаагаа мэдхийг хүсвэл орлогоо харж их банкны дансны хэр их олон хүнд үн цэн бүтээж. Ерөөсөө энэ одоо энэ бизнес гэдэг чинь ерөөсөө хүмүүст үн цэн бүтээж хүнд хэрэгтэй юм л хийж байгаа л гэсэн үг шүү дээ. Чи хэрвээ хүнд хэрэггүй юм гэдэг бол энэ ном зарагдахгүй шүү дээ. Хүнд хэрэггүй ном бол энэ номоор яах вэ? Тэгээ шууд дампуурна шүү дээ. Зах зээл чи амар гоо шудраг. Тэрвээ чи хүнд хэрэггүй юм гэдэг л тэгээ дампуурал алгуулна. А чи хүнд хэрэгтэй юм хийгээл хүнд үн цэнтэй юм хийгээл ах юм бол чи улам өсөөл, дивжээл, баяжаал, улам гоё болоод, улам хөөрхөн болоод тэ улам гоё интерьер нь гоё болоод тэ ингээл явна. Тэгэхээр тэгж л боддог да. Амраа сайхныг хүртэл наадах чи чиний ном шүү. Тийм л. Амраа сайхныг хүртэл яг нэг нөгөө хэлэхэд одоо дийлэх залуучууд шиг ингээд гадагшаа гарч явах юмсан гэд тэгээ би бүр ингээд уул уурхаа салбараараа бүр айгүй одоо бүтэн жил шихүү ингээд гадагшаа аплай хийгээд ингээд судалж үзсэн. Ер нь тэгээ юуд явахд бэлэн. Намайг шууд ажлаас дуудгал юм бол би шууд явахд бэлэн байсан. Гэхдээ одоо ингээд миний бодол 100 ангираас өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр Монголдоо ингээд болж бүтээд хийж бүтээгээд байгаа залуучууд байна. Эх орондоо үнэхээр сайхан амьдарч болж байна. За сайхан чи хэрэлдсэн байлгүй баабургоо ингээд залуучууд ингээд явъя гэж байна. Гадагшаа явмаар байна гэж. Тэгээ зайлаач дээ гэсэн байсан нэг тийм пост байсан баггүй. Мэдхгүй санахгүй. Тэр бүр айгүй гоё биш баха. Тий, айгүй гоё ийм боддоор ингээд тэгээд тэнцээч очиж чамаг их оршиг чи ингэж бөөцөлөх юм уу гэсэн утгатай. Тийм байсан. Тэгээд зарим нь болохоор ингээд brain drain болж байна. Хамаг сорууд нь явчихж байна гэж ярьсан. Зарим нь одоо жишээлбэл бас Монголд ингээд хийж бүтээгээд ахуй амьдрал аваад явж байгаа залуучуудын бас нэг тод шиг би чамаа гэж бодоод байгаа байхгүй юу? Ер нь ингээд ийм зөндөө хүмүүс байгаа. Үнэхээр ингээд айтайхан амьдраад стресс менежмент гэдэг айтайхан болгоо те тэр тэргөө орчин юм байгаа юм чи ийм орчинд яаж амьдрах уу гэдэг ч юм уу. А чиний бодлоор бидэнд ер нь яг ямар хөө боломж байна вэ? Залуучуудад яг бидний үеийн залуучуудад би бол гэж ямар боломж вэ? Бусад орнуудтай харьцуулаад ингээд чи зарим дээр вилиш яваад үзчих хэрэгтэй ер нь бол. Яваад үзэнгүүт нь хүн чинь харьцуулах юмтай болдог. Одоо би ингээ 10 жил ч юм уу их сургуулийн оюутнуудтай айгүйх ярилцлага хийдэг хөхгүй. Очоод ярилцсангууд бүгдээр гадагшаа явъя гэж ярьж байгаа. Одоо их сургуулийн оюутнууд бол бүгд гадагшаа явъя гэж. Тэг гадагшаа яваад үзэх хэрэгтэй хөхгүй. Очоод мяарад шал угаагаад 0 цэвэрлж явах үедээ та би яах гэж явбаа гэж бодно. Тэгээд харьцуулах юмтай хүн чинь шал өөр. Залуучуудыг би аялаасаа гэж боддог. Хүмүүс ингээд дэлхийгээр аялангууд хамгийн лалрын бол Монгол улс биш юм байна гэдэг ойлголт. Тэ? Бас манай хамгийн лагч биш юм байна. Дээрэс нь бидний хамгийн лаг гэж боддог Америк, Европ үүстэй амар их асуудалтай байд юм байна. Монголын гудамжнаас ч лалрын гудамжнууд тэнд байд юм байна. Аюултай байд юм байна. Амар орк хүмүүс дэлхийд даяар дүүрэн байд юм байна гэдгийг ойлгоно. Зөвхөн Монголд л оркууд байдгүй юм байна гэдгийг ойлгоно. Аимшигын үгээгүй ядуунч байдаг юм байна, тасарсан баянж байна гэдгийг харна те. Тэгээд ойлгоод ирсэн хүн ядаж энэ Монгол бол дэлхийн хамгийн мяанч биш юм байна. Бас хамгийн лагч биш юм байна. Бид нар ялгаагүй л асуудалтай л улс юм байна гэдгийг ойлгоод ирэх байна. Тэгээд ирсэн цагт юм. Би бол юун дээр илүү их ажиллаж байгаа гэхээр энэ залуучууд ирээд бизнес хийгээд хөдөлмөрлөөд явхад татврын дарамтанд ороод те нуруугаа ахуулчихдаг. Тэ зүгээр ингээд дуртай ямаа хийгээд хүнд хэрэгтэй юм хийсэн бол чи тэр ямар нэг те өмнөөс нь те хэрэглэгчийн өмнөөс нэг төрийн албаны нөхөр ирээл шантаажлаад хаадаг биш. Зүгээр өөрийнхөө бүх хүчээр ажиллаад
үнэхээр чи хүнд хэрэгтэй мэдсэн бол ашгаа олоод гоё амьдарч болдог. А чи тэ хүнд хэрэггүй юм хийсэн бол дампуурдаг тэ шудраг тийм нэгэн хинч хэрэлдэхгүй байхгүй тэ. Тэрдэггүй би муу юм игээл зарагдаагүй тэгэл дампуурсан тэ. А гэтэл нэг дундаас нэг төрийн албаа хаагч орж ирэл шантаажлж байгаа дампууруулаа хийчихлээр ямар ч хүн нэг гомдолтой үлддэг байхгүй. Уг нь тэр лалар орж ирээгүй байсан бол амар гой амьдр явцсан байна шүү манай. Чиний булангаас тоос олно гэдэг шиг харин тий. Тэрэн шиг тийм болоод тэгэхээр миний гол хийх ёстой юм бол тэртэргүй Монгол гоё. Одоо нэг л асуудал байна. Манай төр хитрхий данхаадсан байна. Тэ? Хитрхий их юмруу ороод байгаа юм. Энийг ингээд багасгах. Тэ? Энэ л чухал. Тэгээд учрал хийгээд нь шүү дээ. Би бол учрлыг аягүй хөөрхөн баярлаад байгаа. Яг ингээд харахад зарим нэг юм жоохон хэлбэр. Гэтэ хэлбэрдээ ч хамаагүй хүмүүс нэг юм харуулдаг шиг байна. Үр дүн гэдэг бас чухал байгаа шүү дээ. Би ч бол учрлыг амар муулсан шүү дээ. Weekly show нэлээд удаа бас нэлээд яварсан шүү. Тэгсэн шүү дээ. Заадгаж тэр нэг хиймэл давгуул магуул өөрөө бараг сэтгэлээр унсан баха. Тэгтээ ямар ч байсан тэр сүүлд ямар ч байсан нэг юм манлайлах гэдэг шүү дээ. Ингээд төрийн албаныхаа энэ нэг худалдаа үйлчлэгээ явуулаад байгаа хүмүүсээ нэг жоохон хайрлж ачаа гэдэг ингээд нэг энэ чи гол нь улс төрч хүний хамгийн гол юм чи тэр манлайлахгүй. Сая тэр нэг 100 хэдэн одоо аж ахуйн нэг үйл ажиллагаа явуулахыг тэр баахан бичвэрээр төрөнд бүрдүүлэх тэрийг нь болоод уцнаасаа бүртгүүлдэг болчих шиг байна. Харин тэр мэл чинь болчихлоо. Дотор нь хэд миний бодож байсан юм явж лээ. Вау, болж шүү дээ. Энэ ч л өөрчлөлт шүү дээ. Харин тэг ингээд би ингээд өглөөлсэн чинь нөгөө улс төрч чинь бас нэг эдгээр чинь юм дарцаг шиг хүмүүс аахгүй салхихаашаа дарцдаг шиг аахгүй. Өглөөл ахлаар чи за өглөөд энэ. За ямар ч байсан яа гэдэг ингээд бас нэг өглөгээ бас хүлээж авч чинь шүү дээ. Энд ч л өөрчлөлт шүү дээ. Би бас яг бодоод тийм. Энэ ер нь бол хараа энэ дээр байгаа нөх дээр байгаа гэдэг нь одоо. Би ганцаараа өглөөгүй шүү. Ингээд бөөнөр өглөж байгаа юм байна бас. Тэгэхгүй нэг эготойгоор өстой бараг би гэсэн учраас гэж ярьж болохгүй. Ер нь ингээд бас чамаг нилээ ингэж хардаг байх. Ингээ өөрөө ингэж нилээ явж тоншиж байгааг стач ингээл бичлэгээ төгстэй. Стач. Тэр шиг үздэг байхаа. Ер нь баг чамаг хүлээж үздэг байхыг өөрийн нодордог хүмүүс. Өчтөрийн дугаар дээр зарим нэг хүмүүс нилээ онцлоод гусцсангүй яасан гэв. Тийм ээ өрх юм отгоогоо л жоох эстэгтэй байх. Ямар буруу юм ярьсан биш. Хотлоо ярьсан биш. Өөрөө л суглаатай жигсаал ингэж ярьсан байлээ шүү дээ. Өөрийнхөө ярьсан юмыг л ярьсан. Бас тийм новш юм болсон юм. Өнөө weekly гарахаар нь үзье та. Инновацлог байгаа шүү дээ. Жигсаал чи сүүлд юм бизнес болсон биш. Жигсаалын инновацтай одоо нөгөө олон хүн авчрахын тулд суглаа явуулаад мөнгө тараагаад тийм чинь жигсаалын төвхөд бизнес болоод байгаа хийх гэдэг шүү дээ. Амар байгаа. Зээ. Тэгвэл ямарчсан би яг ингэж асуу гэж бодчихсан. Weekly show-н дэр ингээд амар стрессмэр юмнууд их мэдээнүүд ингэ явж байна. Чи яаж ингэж гоё хөнгө яваад идэв гэсэн. Ялч чиний юм нэг юу vibe нь гоё. Тийм vibe нь угаасаа гоё юм. Ингэж явахаас ч аргагүй мэн. Гэж явахаас ч аргагүй. Юуны ажил амьдралын гараа алкохолоос эхэлсэн гэдэг шүү дээ. Тийм. Алкохолны талаар нь ямархуу одоо байр суурьтай гэх юм үзэл бодолтой байдгийг. Ер нь ингэж өөрөө чи weekly show-н дээр ярьдаг жоохон нэг татгалздаг юм шиг те. Оо гэж устдаг гэлээ хамаагүй ярьдаг шүү дээ. Энэ талаар ер нь яг алкохолны талаар байр суурьтай энэ дэлхий дээр баг хамгийн удаан оршин тогтнож байгаа ямар ч улсаас илүү удаан оршин тогтнож байгаа соёл бол алкохолны соёл. Тийм энэ бол Хятадаас ч урт, энэ итгэхээс ч урт, Эртний Египтээс ч урт хугацаанд тогтнож байгаа соёл واخгүй энэ зүгээр. Улс орон болгонд алкохолны соёл байгаа. Тэ Хятадд очингууд өөр юм гэсэн нэг алкохолтой. Монголд ирэнгүүд нэг өөрсдөө нэрэл тэ юм хийдэг ингээд энэ алкохол гэдэг чинь өөрөө соёл. Тэгээд дээрээс нь соёлоор дамжуулаад хүмүүсийн хоорондоо бие биетэйгээ харилцах амар чухал зэвсэг. Нөө хүн чинь ингээд алкохол уугаагүй байхдаа ингээд юу ингээд хаалттай байдаг бол нэг 2 шотны дараа ингээд хүн ингээд тавираад ярмаар байгаа юм яриад тэгээд танилцмаар байгаа хүнтэйгээ танилцаад бизнесээ яриад нөгөө хүний чинь бас заримынх нь дотоод зам ман гараад тэ ингээд энэ чинь хүмүүсийг нийгэмшүүлж байгаа амар том хэрэгсэл. Одоо дэлхийн хаач 5 дахь хагасанд ингээд хүмүүс гараад алкохол хэрэглээл залуучууд паридаал бие биентэйгээ уулзаал тэ зүгээр нэг томчуудын хүлэн авалтан дээр хүртэл ингээд алкохол
Эн чи яагаад байгаад энэ тэгэхээр энийг үсэн амжилттай соёл явж байгаа. Донтолт гэдэг нэг сэдв байдаг шүү дээ. Бид нар донтолтын талаар айгүй буруу ойлголттой явдаг юм шиг санагдаж. Арх уугаад тахлаар донтолчдаг юм шиг бодоод байгаа. Энэ бол ихэнх тохиолдолд танаас сэтгэл зүйн асуудалтай хүмүүс донтогч болт юм л. Ер нь бол наа чи ямар сонирхолтой. Ер нь донтолт гэдэг чинь өөрөө допаминтай холбоотой үзэгдэл шүү дээ. Тий. Эн чинь нөгөө энэчнээс допамин аваад байгаа байхгүй. Ер нь тэр арх байна уу, тамхи байна уу, мөрөөдөө доглоом байна уу, хар тамхи байна уу, тий. Секс байна уу, энэ бүгд энэ допамин ингээ ялгаруулад байгаа учраас допаминд донтоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд асуудалтай тий нөгөө допамины гаралт маралт нь ингээд асуудалтай ингээд байнгын сэтгэл готролтой ч үт юм уу тий. Тийм хүмүүс нөгөөдгөө онгууд допамины гаралт нь ихсэнгүүд нөгөөдөнд ингээд донтчиход. Тэр донтолт гэдэг бол илүү өвчин. Тэрийг өвчин гэдэг талаас нь хараасаа гэж. Тэгээгүйгээс болоод нөгөө социализмын үед чинь нөгөө юм бүх юмыг нэг юм пропаганда ингээд нэг юм тарих угаалт тий юм мөр явцсан. Тэгээд нөгөө архинд яагаад хүмүүс архинд ороод байгаагаа шинжлэхийн оронд шууд архийг буруутгацсан байна. Тэгэл нөгөө архитай тэмцэл тий Горбачев чинь нөгөө сухай закон гаргаад яагаад сухай тэр закон яагаад сухай болчихж байгаа юм бэ? Тэрний өсвөө юу энэ дэр? Тэр хуурай хууль гаргачих жоохгүй нөгөө архийг хориглонгууд чинь нөгөө одоо Америкт бас тэгсэн шүү дээ. Америкт архийг хориглолчингууд нөгөө архи чинь ингээд дахиад 70 эдийн засаг болоод бүр амар болоод Орос морс чинь нөгөө нэг духын мөхийг буюу үнэртэй ус уугаал цэнхэр спирт уугаал хүн амьд үхээл амар юм. Архинаас тэгсэн чинь яг үнэндээ социализм чи өөрөө маш олон хүмүүсийг сэтгэл зүйн гэмтэлтэй болгоодсон юм. Хүмүүсийг ингээ хүчээр бариад тахлаар чи нөгөө хүмүүс чинь тэр хүчээр баригдаж байгаа тэр стресс хамаг юмаа авчиж алкоголоор гаргаад тэгээд донтогч болоод ирснээр өөртөө мэдэхгүй зүгээр тэр архилуул бурууч гэдэг. 90-ад оны үед бас ялгаа авахгүй шүү дээ. Нөгөө манай нийгэм чи хоёр нийгэм солигдол хүмүүс сэтгэл зүйн амар том асуудалтай бол нөгөө итгэж найдаж исэн юм ингээ байхгүй болчихж байгаа юм. Тэнгүү чи хүмүүс чи ийм абсурд байдалд орчиж байгаа юм. Нөгөө итгэж найдаж исэн юм ингээ байхгүй болоод тэг ингээд хүмүүст ингээд амьдрал ямар ч утгагүй болоод ирэнгүүт чи нөгөө хүмүүс чи сэтгэл зүйн асуудал чинь архир явчихж байгаа. Тэгэнгүүт одоо ингээд зүгээр ямар сэтгэл зүйн асуудалгүй нэг 3 найз суугаад пи хувааж уугаад сунгаж өө эднэр хардаа ингээд пивч донтогчд. Зин шаал өөр. Яг нь донтогч болж байгаа хүмүүс байгаа. Одоо чи анзаараарай 90-ад оны үед бид нар яаж уудаг байлаа. Ерөөс гудамжаар нэг л ингээл энэ тэмдгүүл тасарч унсан согтсон айл болгон хэрүүл зодонтой айл болгонд бараг аав нь арх уудаг тий хүүхдээ зоддог ихний зоддог аимшигтай байлаа шүү дээ. Найр болж байгаа сонсогддог байсан санагдаж байгаа юм. Чи баар байхгүй юм чи тэгэл дуулал тэнд дуулал энэ дуулал. Улаанбаатар хотод чи баар байдгүй байсан юм чи тэгж байгаа. Бааргүй учраас орон байрны архитект гэдэг байхгүй. Тэр чинь нийллэг гэж нэрлэж байгаа. Нийллэг тий. Тий нийллэг хийгээл ингээл баар байхгүй Улаанбаатар нэг ерөөсөө гарын 10 хуруунд л баар байгаа юм чи. Тэгэл нөгөөтг нь цагийн хязгаартай тэнгуү чи нийллэг гэдэг ингээд хаасаг ингээд дээрээс нүүдэлч хүмүүс чи нөгөө байранд амьдарч байгааг ойлгохгүй шүү дээ. Тий тэгээд чи өнөөдөр хар. Өнөөдөр тэгж гудамжинд ингээд унтсан хүмүүс хэрэг вэ? Нэг хэсэг чинь өгөнтийн өндөг л амар юм байл шүү дээ. Одоо хаана байгаа? Яг го мэдээж тийм цугларсан хүмүүс байгаа. Гэхдээ тэд нар тэр үеэс бол хамаагүй цөөрцөн байгаа шүү дээ. Чи одоо зүгээр цагаан сарыг л бод. Цагаан сараас чи ингээд нэг автар арх аваад хүрдэг байлаа шүү дээ. Тэгэхэд одоо мэдхгүй сүүлийн 5 жилийн цагаан сараар манай нэг шилтэй арх нь аавын нэг шил арх 3 цагаан сар дамжуулж тавьчих. Нэг ганц жил коннект тавьсан. Тэрийг юус уудаг ч юм байхгүй ингээд. Үнэ сая цагаан сараар мэдэрсэн шүү тэрийг тий. Хуучин чинь тэр юус арх л уугаад идэгсэн юм. Одоо тэг баг. Яаж юм гэхээр нөгөө нийгмийн сэтгэл зүйч ингээд одоо идэж эхэлж шүү дээ. Тийм байгаад байгаа байхгүй. Наац амар гоё талаас нь ярьж байна. Сая яг ингэж нэг ийм яриа болсон. Сая ажил дээр манай ч нөгөө нэг юм юутай бартаа штэ манай сайт чинь. Чи мэдэн штэ. Тийм штэ. Тэгээд яг тэн чи ингээд өдөр болгон ч юм уу ордог хүмүүс байна. Юугаар өгдөг. Амир тий аим гэдэг байхгүй юу тий. Аим худалдаж авч явна. Болохгүй ш. Тэр хэлж шиг. Гэхдээ тэр бол тодорхой. Аим худалдаж авна. Тэгээд ингээд тэнгууд ингээд өдөр болгон ордог хүмүүс байна. Өнжөө таяа ордог хүмүүс байна. Би ми бол нэг 7 хоногт нэг 2 3 мурууд ордог байхгүй юу. Тэгээд тэнгууд яг бид нэг тойрч сууж байгаа. За бид хэдлээ яг өөрсдөө алкоголик гэдэг хөвлөнд зөвшөөрөө гэд сая ярьсан. За. Тэгэхээр яг зүгээр чиний хараа бол бид нар яг алкоголик мөн үү
эсвэл биш үү? Яг энийг яг юу гэж яах вэ? Дүгнүүл зүгээр бол гэж. Яг одоо чинь сэтгцийн эмч болол алкоголик гэж дүгнэх бох. Одоо ингээд сардаа доотлол нь 6 мургаа ууж байгаа бол чи бол ер нь дондогч болж байна. Сард нэг удаа ууж ивэл чи алкоголик гэд би яг өнөө өглөө харсан. Гэж гэтэл одоо чи ингээд чи чек явж ирсэн үү? Үгүй. Чехэд ингээд өглөө хүмүүс ингээд кофений уранд ингээд пив уугаа сууж байгаа. Харин тэгдэг гэсэн. Уснаас амтгаа. Ус чинь 1 евро 7 цент ч үлээ. Пив нь болохоор 1 евро 2 ч үлээ. Солонгос ч бас тийм амтгаа. Евро одоо чи солонгос 5 дахь өдөр болгоо ажиллараа гарна хүмүүс. Тэгээ сөөж уугаад захиралтайгаа ерөөсөө энэ бүр соёл. Япон ялгаа байхгүй. Ажлынхныхаа нөгөө юу яхаар бол ингээл заавал 7 хоног заавал гарна. Заавал уу. Энэ ингээ бүр ингээ соёл болоод тогтцсон. Германд одоо ингээд ажиллаад тараад хүмүүс шууд хоолны газар орол хоол идэл, пив уугаал, хаваа батцал, гэртээ орж унтаал, маргаашныгаа ингээд ерөөсө паб гэдэг чинь өөрөө бүтэн чинь соёл. Австрал бас тийм л. Австрал ингээд очингууд ингээд орон ингээд пабанда суугаал. Хамгийн гол нь тэрийг өөрсдөө нөгөө ямар нэгэн байдлаар нөгөө допамины хомсдолд ороод ингээд бүр донтогч болох хэмжээний сэтгэл зүйн асуудалтай хүмүүс тийч байхгүй. Харин яг тийм тий. Зүгээр ингээд тэр чинь ингээд орой өнгөл би одоо жишээл оройд 1 юм 2 пив ингээд уугаад би угаасаа баартай. Тэгэл 7 хоногт би бар 3 4 өдөр нэгээс 2 пив бол ингээд заавал уучил явж байгаа. Тийм тэгэхээр тэр чинь ингээд яг донтол гэдэг чинь нэг тусдаа хэрэглээ гэдэг чинь тусдаа ялгаж салгаж ойлгомоор юм байна. Бид нар шал өөр болсон. Зүгээр би бол ингэж боддог. Ингээд чи уучаад даврах гэдэг нь наа чи асуудал байгаа шүү гэж боддог. Яг нэг уучаал ингээд нэг ахиулах гэдэг штеп ингээд за юу гэж дахиад 3 байна уу гэлтэй. Тэгээд нэлээд согтцсон мөртлөө тэгээд заавал нэг юм black out хийх гэдэг бүр тасрах гэдэг бол бас чи өөрийгөө бас нэг бодор наа чи асуудал байна шүү л гэж би бол харддаг. Чи өөрөө ингээд хүссэн үедээ зогсооч чадчихвэл тэр бол асуудал биш байх гэж. Би тэгтээ сэтгэл зүйч биш шүү. Би олон жил зүгээр ингээд алкоголны одоо энэ эргэн тойрныг ингээд ажигсан хүний хувьд бол гоё ингээд joy болоод тий гоё ингээд алкогол ч гоё joy болно шүү. Тэгэл хоорондоо гол нь холбогдохын тулд ууж байгаа болохш согдохын тулд ууж байгаа биш байхгүй. Гоё ингээд тий найзад энэ жинэ ингийн тулд ууж байгаа болохш заавал нэг ийм бол тэгээ ууг болондоо чи ингэчээд байгаа бол наа чи асуудалтай шүү. Яг саяны зургаар нь тамнаал хийшээ. За YouTube. За наад чи ёстой гоё хариулт байна амраа. Ерөнхийдөө нилээ би бочоо өөрийгөө ч нилээ олж харах шиг бол. Чи юу яалаа те пив надаар дэмжүүлчихлээ те. Гайгүй юм биш үү манайгаа. Манайс дондогч биш юм ээ. Оёотойгоор за манайхаа ууя. Тэрс мөн уурхад ажилладаг хүмүүс бол ер нь заавал пив ууж хэрэгтэй юм шиг. Өнөр чиний яаж уушг мууш гэсэн цэвэрлэн шин шүү. Яг тийм юу байдаг гэдэг шүү нэр ялч. Сүү бол битээ уух. Гэхдээ тийм учраас тэнцээ чин тэр баар байлгаад байгаа шүү дээ. Түүнээс чи одоо нэг сайндаа баар байлгаад байгаа юм шүү дээ. Тэгээ дээрээс нь тэнцээ чи ингээд олон хоногоор ажиллаж байгаа юм чи стрессээ тайлах шаардлагатай шүү дээ. Тэр ялч өдөр уушгны тоос мос бол тэр пяв нөгөө нэг карбонат дринк одоо нөгөө хийжүүлсэн юу бол заашгүй шаардлагатай юм байлээ шүү. Энэ нөгөө ажил одоо ингэ нөгөө юу вэ штэ энэ нөгөө юу гэдэг лээ. Энэ хот гэдэг чинь өөр амар стресстэй юм. Ер нь дэлхийн бүхэл ер нь амьдрал гэдэг чинь. Тий. Тэгээд нөгөө юм амар хурдтай тэгээ байнга ажиллаж байгаа штэ ингэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүс ингэ байнга стресс авдаг. Тэгээд энэ заавал юм стрессийн тайлбарлах юм заавал байж ах штэ. Манайх чи яг нэг хэсэг чи ингэ нөгөө 12 гэн ингэ хаачдаг. Тэр чи айгүй буруу байсан юм лээ ингэ. Нөгөө стресс тайлах гээд ирсэн хүмүүс улам стресст үлдчихэж байгаа. Яг гоё болоо байж чадлаа. За гараа ингээл гар гэр ингээд яждаг. Тэгээд тэр чинь нөгөө хүмүүсийн сурах процесс ингээд шууд зогсоосч байгаа байхгүй. Нөгөө хүмүүс чинь ингээд нөгөө баарандаа ингээд нэг хэтрүүлээд идэг байсан нөхч чинь бас нөгөө өөртөө хяналттай уух гэх нэг эн чинь ингээд сурах процесс явж штэ үрх юмтай. Тэгэнгүү чинь тэр сурах процесс нь шууд хаагаад чи бол тэнэг учраас чи бол архичин болно. Тийм учраас би чиний өмнөөс шийднэ 12-оос хаа гэж. Нөгөө хүнийг шууд ингээд дорд үзэж штэ юм бол. Тэгэхээр тэр бол буруу дэлхийн хааж тийм байхгүй. Тэгээд алкогол нөгөө зодон тий боксing тэмцээн ингээд хүний стрессийг тайлбардаг гэнэ. Нөгөө спортын тоглолтууд тий гэл орлол хашгирч машграал ингээд азарт үсэлтэй ингээд хүн стрессийг тайлах юм заавал
Хэрвээ бид нар ингэж амар өндөр ачаалтаа ажиллаж л байгаа бол тийч заавал ямар нэг стресстэй байх юм ба. Ядч ингээд фитнесээр хичээлдэг тий. Оюутлогоо чи мангар том фитнесийн заалаа байна тий. Тэр тал дээр бол асуудалгүй шүү дээ. Гүйлт юм аа. Тэр их ажлын ачаалал чи ингээд юу байгаад байгаа юм. Ингээд стрессийн тайлахын тулд тийм байлгаад байгаа шүү дээ. Түүнээс амар өндөр зардалтай шүү дээ. Спортын заал мал барайл ингээд бас нэг тийч нэг тасалжуулагч байлгаж байгаа ингээд нэг юу ингээд тэр болгон чинь зардал шүү дээ. Яагаад гэвэл та нарын бүтээмжийг чинь дэвшлүүлэх гэдэг байна. Та нар стресстэй байгаад байх юм бол бүтээмж гарахгүй шүү дээ. Тийм шүү. Яаж нэг оройд нэг 3 пивгаа нэг гоё хөөрхөн найзуудтайгаа юм хомоо базаа те инээлдэж хөрчлөж ингээд ажлын чинь бүтээмж нэмэгдэх гэдэг байна. Тийм бас нэг тийм юм байна шүү. Гол нь цаашаа даврахгүй мориндоо мордохгүй байх хэрэгтэй шүү гэдгийг л амнаа хэлж шүү дээ. Наац та үнэхээр анхаармаа. Мориндоо ойр ойрхон мордод байвал та асуудалтай гэсэн. Ойр ойрхон мордод. Тийм байна тий. Яг тийм ш. За анхаарч. Тэгвэл та сэтгэл зүйчд явах цаг болсон байна гэсэн. Bucket-list кинодэр нэг ийм асуулт гардаг. Би нөгөө сүулт нөгөө энэ контентоо хийснийхад бүр сүултэн дараа киногоо үзчихсэн байхгүй. Нөгөө Джек Николсон Морган Фриман гоё кино. Тэрэн дээр нэг гоё асуулт байна. Өнөөдрийг хүртэл хэр аз жаргалтай амьдарч байна вэ? Гинэ. Би бол аз жаргалтай амьдарч байгаа. Би ер нь одоо ингээд эргээд хараад хахад би ер нь өөрийнхөө дургуй зүйлийг ерөөсөө хийдэггүй юм бэл. Тийм багын л тийм л юм бэл. Тэгэд би зөвхөн дуртай зүйлэл хийж амьдэрдэг. Одоо би сүүлд ингээд бодсон чинь би яг цагийн ажил хийхээ болоод 10 жил болсон байна. Чи өмнөх яг weekly show дээр билүү тэгж ярьсан шүү дээ. Би зүгээр нэг тийм пост хийсэн. Пост ч үлээ тийм пост хийсэн. Тэгээд яг цагийн ажилдаа хүртэл айгу дуртай байсан. Цагийн ажил хийдэг хөтөө одоо тэгэл алкогольны бизнес гэсэн тэгэл нөгөө л дуртай юм аа л хийжлээ. Оюутлогод олон нийттэй харилцаал бас л миний дуртай. Тэнд нэр хэр удсан юм бэ? Би 3 жил болсон шүү дээ. Оо тийм үү. Бүр яг үндсэн компанид уу? 2 жил гарan 3 жил орчим болсон. Хэдэн он гэсэн үг? Оюутлогын олон нийттэй харилцах албанд 11-ээс 13 оны хооронд шиг санаж байна. Оо. Дээр үед байгаа шүү дээ. Гэтэ яг л нөгөө идэл нөгөө нэг тий яг дөнгөж хөрөнгө оруулалт орж ирж ийсэн үед ажиллажсэн. Тэгэл тэнцэнээс гараад дахиад үзэл санаатайгаа холбоотой 2 байгууллагад ажиллаж ийсэн. Төрөөс байгууллага. Тэгэл тэрийгэ болонгууд за ер нь комедиго идөө. Тэгэл комедиго хийжсэн. За YouTube идөө гэл YouTube игээл тэгэл ингээл. Тэгэл явчихсан шүү дээ. Ерөөсөө тийм өөрийнхөө дургуй юмыг ерөөсөө хийж байгаа. Тэгэл юм л байсан да. Тэгээ мэдээж хүний амьдрал чинь нөгөө жаргал зовлон байлгүй л яг уу. Гэхдээ ямар ч үсэн би өөрийнхөө хүсэхгүй юмыг хийж амьдраагүй юм шиг. Надад шалтгааллахгүйгээр зовлонгууд бол байсан. Гэхдээ би бол хэрвээ би хүсэхгүй бол тэрний чи энерги гарахгүй шүү дээ. Тэгээ би хүсэж байгаа юмнуудаа л хийсэн. Өөрийнхөө дуртай юмнуудаа л хийсэн. Нам байгуулна гэдэг бас миний дуртай юм байсан. Ус төр дуртай л байсан. Тэгэл ус төр комеди дуртай л байсан. Тэгэл дуртай юм аа л хийсэн. Тэнгүүд одоо нөгөө хүссэн юм аа хийгээд явсан гэдэг чинь штэ. Бид нар ингээд өдөр тутамдаа хүний амьдрал юм чинь зайлшгүй мөнгө төгрөг одоо зардал маш хэрэгтэй болно шүү дээ. Тэнгүүд нэг ийм эсрэг байр суурьтай юм болж. За хүссэн юм аа хийгээд тэгвэл одоо миний хувьд л юу гэдгийг би мөнгө олж чадахгүй байна. Тэгэхээр яах юм бэ гэж шүү дээ. Чиний хувьд гэх юм бол яг энэ одоо санхүүгийнхаас үгүй гэсэн зэрэг ингээд аваа зохицуулаад явсан гэсэн үг үү? Ер нь тийм боломж нь яг мэдээж одоо шууд 10 жил төгссөн нэг бацаа гарч ирэнгүүт би хүссэн юм аа хийнэ гэж чи хуцаад байгаараа гэж тий. Чи юугаа мэддэг гэж. Би чинь бас тодорхой хугацаанд ингээд ажил хийсэн биз дээ. Тийм ээ. Ажил туршлага хуримтлуулаад маш их юм хийж байгаа шүү дээ. Тэр донд чинь ингээд 9 шидийн юм хийж байгаа. Тэгэл ажлынхаа хажуугаар бас юм хийж байгаа. Ингээд маш их юм ингээд хийж байгаад тэгээд хамгийн сүүлд нь бас нэг хөргөн туршлагатай болчихж байгаа. Тэгээд миний дуртай юм хүмүүст хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгжиж чи одоо нөгөө нэг зах зээлийн зарчимтайгаа холбогдох хэрэгтэй нэг юм шүү дээ. Тэгвэл чи хинт ч хэрэггүй дуртай юмтай байх юм бол чи мөнгө олохгүй шүү дээ. Тэгэхээр чиний дуртай юм чи мөнгө олдог байх хэрэгтэй. Тэрийг ингэж харах хэрэгтэй. Ухаантай байх хэрэгтэй байхгүй. Ухаантай дуртай юмтай байх хэрэгтэй. Түүнээс тэнэг мөртлөө дуртай юмтай гэж болохгүй шүү. Зүгээр ингээл нэг юм хинт ч хэрэггүй нэг юм балаа юм. Яг амар мөнгөтэй бол тэгж болно л доо. Гэхдээ чи ядуу мөртлөө тийм байвал чи тэнэг байна л гэсэн үг. Наач бүр маш тодорхой бүр амар гоё хэлчихлээ. Икигай гэдэг нэг ойлголт үү тэр шиг л тийм биш үү. За ойлгомжтой.
Бас нэг юм тодорхой болчихлоо шүү. За эхний асуулт нь хэр аз жаргалтай амьдсан бэ гэнэ. За дараагийн асуулт нь болохоор ингэсэн. Яг тэр кинонд гарсан. За тэгвэл өнөөдрийг хүртэл хэр олон хүнийг аз жаргалтай амьдруулсан гэж өөрийгөө боддог вэ гэсэн. Мэдхгүй одоо тэрийг өстө хэлж мэдэхгүй маань. Би болохоор нөгөө хүмүүсийн өмнөөс ярьж мэдэхгүй. Яг би бол аль болох өөрийгөө аз жаргалтай байлгахыг хичээнэ. Гэхдээ тэр хүн аз жаргалтай байх хэсэг нь тэр хүний бас өөрийнх нь юу гэж магадгүй. Тэр хүний өөрийн ертөнцийг харах үнцэг те. Би өөртөө амар аз жаргалтай амьдруулчлаа гэж бодож нөгөөдх нь дотроо гомдолт хийсэн амьдарч явах гэж бас үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө аз жаргал гэсэн дээрээс нь субъектив ойлголт шүү дээ. Тэгээд тэр хүний субъектив ойлголтыг би өмнөөс нь тайлбарлаж мэдэхгүй учраас би шууд хүмүүсийг аз жаргалтай амьдруулсан гэж хэлж чадахгүй. А зүгээр хүмүүст хэрэгтэй юм хийж амьдрсан уу гэвэл бас нэг тодорхой хүмүүст хэрэгтэй юм хийж амьдрсан байж магадгүй. Нөгөө хүмүүсийг инээлгэж минэлгэлээ нөгөө инээх хэрэгцээг нь хангаал, мэдээлэл авах хэрэгцээг нь хангаал тиймэрхүү юмнууд бол хийсэн байж магадгүй гэж байна. За яг өнөөдрийн байдлаар хоёулын яриа нөгөө нэлийн юм чөлөөтэй байж одоо яг нэг юм жоохон асуултанд хашигдаад ирж байгаа шүү. За одоо тэгтээ ер нь удахгүй дуусгах гэж байна. Өнөөдрийн байдлаар амраа юунд хамгийн их талархаж байна? Ер нь амьдралдаа хэрэг талархдаг вэ? Би ер нь хүмүүст аягүй их баярлдаг штэ. Хүмүүст дандаа л баярлал гэж хэлдэг. Тэгтээ бас нэг хит их ингээл нэг юм хийсвэр нэг юм хаста ингээл орчлон ертөнцид байгаадаа баярлдаг гэхээс илүү зүгээр яг тухайн үед ингээд манай бааранд орж ирээд үйлчлүүлж байгаад баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ надад тусалсан бол маш их баярлалаа. Надтай хамтарсан ажилласан бол баярлалаа. Би баярлалаа гэдэг үг амар их хэлдэг шүү дээ хүмүүст. Түүнээс нэг тийм юм хийсвэр тийм баярлалаа гэдэг юм байхгүй. Яг ингээд яг бодтой яг ингээд нэг хүн юм хийвэл шууд хүн хоорондын харилцаа нэр гэсэн үг шүү дээ илүү те. За хоёул ярилцлагын хамгийн сүүлд асуудаг асуултыг зочныхоо хүсэлтээр хамгийн ихэнд асуусан байгаа. Тэгээ одоо миний одоо бас хүмүүсээс ингээд бүр чихээ дэлдэлгийг сонсохыг хариултын сонсохыг хүсдэг нэг асуулт байна. Энэ амраа за түрүүн чи хэллээ өнөөдөр хүртэл ингээд маш олон ажил төрөл хийлээ, цагийн ажил хийгээ болсон гэдэг чинь уунж босоол ингээд өнөөдөр хүртэл 40 гартлаа ингээд зөндөөд мэдсэн маа штэ. За яг өнөөдрийг хүртэл амьдсан энэ туршлагаараа хин нэг маш хүнд байдалд орсон байгаа хин нэг нь хандж чи өгжлөг. Хүнд байдалд орсон бүр ингээд чандар зориод ирсэн гэж бодлоо за шүү ингээд эсвэл ахаа ч юм уу те. За дүүн одоо ингэчлээ ийм байдалд байна сэтгэл зүйн хувьд гэдэг ч юм уу маш их хөрши за юу ч гэж болно тэр нь бол зүгээр миний зүгээр нэг яг чиний хэлсэн үг тэр үнийг аврах халах хэсгийг шийдэх гэдэг байгаа. Надад бол тэр хүн аврагдах эсвэл алгадах надад ямар ч хамаахгүй. Яг л энэ чиний л амьдрал. Тэ би бол ер нь хүмүүс над дээр амар тэгж миний өмнөөс амьдраад байгаа юм шиг ингэж хааста ингэхгүй л бол тэгэх гэдэг. Sorry no. Тэ чи ягаад өөрийнхөө амьдралыг шийдэхгүй ингэ надаас асууж. Би зүгээр тэр хүн нэг л юм хэл. Юу ч үрдих биш. Зовлон ч үрдих биш, жаргалч үрдих биш. Тэгээд нэг өдөр зовлон дуусна, нэг өдөр бас жаргалч дуусна. Тэгэхээр сайн мэдэн наад жаргал зовлон ч үрдих биш. Муу мэдэн бас жаргалж үрдих биш. Болоо. Нэг өдөр тэгэл дуусна. Өнөөдөр чамд наадах чи амар хэцүү хүнд юм шиг санагдаж магадгүй. Магадгүй 7 хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа юу би ийм хачин юм дээр ингэжсэн юм те. 2 жилийн ял авлаа. 2 жилийн дараа чи гараал. Үрдэж шорон суухгүй шүү дээ. Бүр нэг амар тийм байдалд орлоо. Тэгээд нэг хүнээ алдлаа. Яг хөө тэр үед тэгэл хүн болвол өөд болно шүү дээ. Нэг өдөр чи ч гэсэн байхгүй болно. Тэрийг заавал ингэж амар хүндэр хүлээж авах шаардлагагүй гэж. Мэдээж одоо хэцүү байх үе байна шүү дээ. Тийм ч тайртай үнэ. Гэхдээ тэр чинь ингээд байнга тэрийг ингээд аваад яваад чинь дампур бизнес дампуурч л үүдэг. Тэгэл нэг өдөр ашиг олж л үүдэг тийм үстэй. Тийм шүү. Тэгэл юу ч үрдих биш шүү дээ. Ер нь яг нөгөө чиний нөгөө нэг юм асуудалд нэг юм юу гэдгийг хөнгөн гэдэг нөгөө хумгаа гэсэн утгаар биш шүү. Амраа. Хүнд хүлээж авдггүй тэр хандлагч юмсыг саяны хариулттай ер нь нэлээ ойролцоох те. Тэгэж би бодож чинь зөв үү? Зөв. Одоо нөгөө альва юм нэг хүн дээр амар сайхан юмыг ингэж юм
ухааны алдлаа хөөрч хүлээж авдгүй жоохон асуудалтай одоо нэг Тийм шүү дээ. салбар дампуурчлаа тий одоо тэгэл дампуурцуулгүй те. дампуурцлаа гэж одоо. Би ч нэг пи уугаад нөгөө бара дампур. Тэгтээ жоохон муухай л байсан л та. Тэр бол ер нь ялагдцсан мэдрэмжтэй би ч ингээд ялагдчихж байгаа байхгүй тэр баар дампуурч байгаа тий. Ер нь бол би муу байсан учраас дампуурч байгаа шүү дээ. Тэгээ яг мэдээж гадаад хүчин зүйлүүд байсан. Гэхдээ ингээд гадагшаага ингээд заахаас илүү тэгээд эн чинь нэг юм ялагдл хүлээчихэж байгаа байхгүй би ч тэгээд нэг пи уугаад ууж байгаад нэг 5 минут ойлваа. Тэгснэ зүгээр. За яг тэгэл явсан шүү дээ. Одоо явахтай тэгэл нэг бартаа үлдлээ. Ямар ч л нэгтэй үлдсэн байна. Тэр үед нэг амар стресстэй би нөгөө гадаадд байж таарад яг нөгөө баар хаадаг үер. Тэгээ нөгөө хүмүүс рүү залгаад ингээд нөгөө ухаангуун дөрөнд хөргөшгөө албадаг чинь нөгөө хүмүүс нэг ахаа энийгээ яахан бай дэрийгээ яахан тэгээ би бүр стресс 3 хоног стресстэй бүр тэрэндээ бүр сүултээ эхэндээ амар уураа барьж ирсэн сүултээ уураа барьж байгаа болоод хүмүүс рүү ойрлж мөн наатагаа зүгээр тэгээл хийжээч та гэж бүр шавч. Тэгээ яж чад гадаадд байж таа. Тэгээ бүр амар стрессцэн байж байгаа. За ямар ч байсан нөгөө зарим юм орхиж морхол тэгэл нүүмрээ идчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ нэг гой 2 пи авч уугаад тэгээ нэг саахан болоо. Тэгээд нөгөө тэр уурнаасаа болоод үлсэн ч биш магадгүй. Шар гоцгоо. Тэгээ нэг бачимцнаас алга. Тэгээ нэг очоод нэг саахан болол тэгэл гайг болчихсон шүү дээ. Тэгэхээр тэр чинь ингээл өнгөрчихөж байгаа. Сэтгэл зүйн хувьд ийм байх нь ер нь зүгээр биеийн эрүүл мэндэд хүртэл их эергээр нөлөөлдөг юм шиг байгаа шүү. Тийм хөнгөн байх нь. Тэгээд дээрэс нь ерөөс овр. Үгүй тийм шүү дээ. Юу тэгээд би нэг юм одоо нөгөө хүнийг араар нь муулах эсвэл нүдэн дээр нэг худлаа магтах тийм юм да амар ер нь дургу зүгээр яг хүн сайн бол сайн муу бол муугаа шууд ингээд пал хэдэл мэддэг байх хэрэгтэй гэж би бодсон. Тэгээд сая амраа нэг юм ахад лавшуулаад асуучих. Сая жийлсэн шүү дээ ингээд яа наад асуулт чинь чинийх шүү дээ би яг надаас ингээд шилтаална гэж гээд нэг тийм хандлага би наатахандаа чи 100% санал нэг байдаг байхгүй юу? Ер нь өөрийнхөө ойр дотны хүмүүс ч тэр одоо ах トゥ нар хүүхдүүд ч байсан тийм. Ер нь хүн 100% айл болох бусдад гай болохгүй амьдралаа өөрөө бусдад туслах нэг тусламж хүсэх нэг өөр хэрэг шүү дээ. Тийм шүү дээ. А тэнгууд одоо юу гэдэг нь те миний утасны төлбөрийг хийгээд өгч гэдэг ч юм уу те. Миний уух юмны мөнгийг ганц юм аваад өгч гэдэг ч юм. Энэ бол бүр хамгийн новшин зүйл гэж боддоггүй. Энийг яг энэ хандлагыг чи нэг жоохон яг өөрийнхөө үгээр гэдэг юм тайлбар. Би над руу нэг манай нэг найз тийм байх хэрэгтэй мөнгө зээлхлэе гэж залахгүй юу? Уга найз ч явахт манай нэг танил. Тэгээ би чи 2-2 хүүхэдтэй. Тэр хүн бол синглэр байгаа. Тэгээ бүр ядж байгаад гадаад байгаа. Тэгээд амраа надад мөнгө зээлж эхэлсэн би шууд тэгсэн байхгүй. Надад мөнгө байна. Гэтэ би чамд зээлэхгүй. Чи яасан гэж надаас мөнгө зээлж байгаа? Надад мөнгө байна. Чамд хангалттай өгч чинь. Тэгээ би чамд зээлмээргүй. Чи өнөөдөр хүүхдч байхгүй, эхнэрч байхгүй ямар ч хариуцлахгүй мөртлөө мөнгөгүй явж байгаа чи өөрөө ер нь дүгнэлт хийж байна. Хэрэв би чамд мөнгө зэлж чи дүгнэлт хийхгүй шүү дээ. Өөртөө. Тий. Би чамайг ингээд амар гоё ингээд тухтай дахиад нөгөө тухтай байдал руу ч оруулах гэдэг байна. Тий. Би чамайг тэгмээргүй. Би чамд мөнгө зэлэхгүй. Чи өөрөө ажил хийгээд өөрөө яагаад бол. Наа чи миний асуудал. Ерөөс наа чи миний асуудал биш. Наа чи чиний асуудал. Бити над өөрийнхөө асуудлыг ирж ялцаагаад. Тэг жоохон ингээд муухай хэлжүүл илүү амар юм бэл. Тэнгүүд хүмүүс ингээд гайхт юм бэл ингээд хүмүүс ч мөнгө зээлэхгүй гэж хэлхийн тулд амар ингээд тайлбарлаж өчтөр ингээд юугаа яагаад ингээд яасан чинь түрээсээ яасан чи одоо найз 300 төгрөг байна мэн гэдэг. Шууд надад мөнгө өнд гэхдээ би ч юм зээлэхгүй скриншот хийж явуулж маа. Амар амар юм бэл. Аа. Тэгээд тэр хүнд ингээд ойлгох хэрэгтэй байхгүй чи энэ чиний асуудал. Миний асуудал биш ээ. Өөрөө надад асуудлаа шийдэж сураа. Яг л энэ чиний л амьдрал. Би бүхэл бүтэн 5 хүүхэдтэй эхнэрээ дижих гэж ядчих. Бити надад дээр дахиж стресс авчирч нэм. Гэт тэгээд хэлэнгүүт одоо яг хоо эхлээд ингээд өнгөц хүмүүс сонсонгууд энэ чинь нэг юм хитрхи амиа утсан жоохон харгистууч юм шиг боловч яг уг нь бол цаад хүнээ бодож байгаа хэрэг үстэй амраа. Тийм шүү дээ. Цаад хүнээ бодож байгаа. Тэгээ өөрийгөө ч бодож чинь би. Өөрийгөө ч бодож байгаа. Яагаад тэр хүн өөрийнхөө тэр зовлон над дээр авчихсан аах гэдэг. Ямар муухай хүн бэ те тэр хүн чинь. Ямар муухай хүн бэ гэж хэлмээр санагдаад байгаа тэр нөгөө. Тий, наад үзэл бодолтой ч юм бол үнэхээр санал нэг. Тэгээ яг ингэснээр бас хүмүүсийн хувьд жоохон худ бой мой болох одоо юу гэдэг те. Яа тийм ээ. Бусдад нөгөө одоо ингээд хүн гомдчихлоо шүү дээ.
Тэгэл гомдол үстэй. Тэгэл үнний хэлсэн төлөө гомдчихвол хөх шүү дээ. Тэр хүний асуудал шүү дээ. Ер нь тэр хүнд гомдож байгаа бол тэр хүний асуудал шүү дээ. Ер нь миний асуудал биш байхгүй. Тийм үстэй. Өөс санал нэг нь. Яг сүүлийн үед өөсийг тэгж боддог болчихдог. Яг би яг хүний хэний төлөж амьдраад байгаа. Миний хэний төлөө юмнаас амьдраад байгаа. Хоёул нийлж сууч хүн болж байгаа юм шиг болчихвол. Үгүй яа тий. Бод шүү дээ. Бод тийм. За сайхан ярилцлага боллоо. Яг л миний бодож төсөөлж ирсэн шиг. Тэгээд нөгөө нэг ийм хүмүүсийн нэг юм чат бичих тэгээд нэг юунд өстой нөгөө чиний хэлдгэр шударгаар чадахгүй гэдэг хариулчих тийм хандлага бас би нөгөө тэрнээс нэг хүний хандлагыг хард. Тэр нөгөө анх чам руу чат бичингүүд л шууд хариулсан. За 4 сар гаргаад орё гэд тэ. Тэгээд өчтөрөл уурсдаг бичингүүд миний хамгийн их таалагдсан юм нь одоо хэлсэн юм чинь орноо. Тэгээ би хэлсэн юм чинь гэдэг үг чинь нөгөө чиний нэг юм тодорхойлж байгаа юм шиг санагдсан хандлагыг хаад энэ ярилцсанд орно гэд дээр холбоцоос чи тэгээ хэлсэн юм чинь хэлсэндээ гэдэг үг чинь надад бүр амар секси санагдсан байхгүй. Нэг тийм гоё. За тэгээд би ярилцлага болгоныхоо төгсгөлийг ямар нэг юм тайлбар юмгүйгээр ингээд шууд цочондоо үлдээчт юм аа. Магадгүй хэлье гэж бодсон ч юм уу тиймэрхүү байдаг бол. Байхгүй нөө тэг баярлаа. Тэгээд хэл эрхчлөөгөө л амар сайн ойлгож өөрөө ер нь эрхчлөө чи хариуцлага байхгүй юу бол. Яа эрхчлөө хариуцлага хоёр чинь ямар ч салж. Хэрвээ чи сонголт хийж байгаа бол сонголтоос гарч байгаа үр дүнгийнхээ хариуцлагыг хүлээж сурах хэрэгтэй. Манай монголчууд жоо манай Монголд ийм хүмүүс аягүй их байд юм л ингээд аягүй эрхчлөөтэй сонголт хийчихэнгүүтээ тэрнээс гарч иж байгаа үр дагавраа муу байх юм бол бусад руу ингээд нэлцэх аягүй сонирхолтой. А нэг хүн сонголт хийгээд сайн болчвол тэрийг өөр нэг хүн ирээд хуваалцах гээд ингээд ороод эрхчлөө бол хариуцлага энэ хоёр ерөөсөө салшгүй сайн ч чинийх муу ч чинийх. Тэгэхээр эрхчлөөтэй байгаараа тэгээ хариуцлага хүлээж аваараа тэгээ төрөөс бас өөрийнхөө хариуцах ёстой юмнуудыг буцааж аваараа тий. Одоо сүултээ чинь даргалал одоо бүх нэг шийддэг юм шиг. Харин тий. Өстө хүүхдийн минь хоол өглөг өстө үнгүү явуул өстө яач гин солиод үнгүүд чи ямар тэр төрийнхэн секст чамаа хүүхдтэй болчихгүй үстэй. Тэгээд өөрөө сонголт хийж идэг хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг тий. Надаа мөнгө өглөгөл ойлцоо. Санал нэг байна өө. Өстө чиний хэлгээр үнэн. Тий. За тэгээд би бодохдоо бусдад нөгөө цаг хугацаагаа зарцуулна гэдэг нь том хүндэтгэл гэж бодд юм аа. Тэгээд амраа хүрэлцээрсэн маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үйлс бүх зүйлд өндөр амжилт хүсье. Weekly show-ны гоё шин дугааруудыг бол байн хүлээж үздэг байгаа. Тэгээд эрүүл их хүсье. За амжилт хүсье баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа баяр та.